15. Хадагтай дээсэн миран. Үнэн дээр ч Вильбурын гэрт гунигт явдал болох нь болжээ. Хадагтай Вильбур нөхрөө бүжигт наадамд дагуулж явах гэж хичээж ятгсан боловч чадсангүй. Хоёр авхаг явсны дараа вангийн прокурор сурсан зангаараа өрөөндөө орж хаалгаан түгжээд бөөн бичиг цаасны дундаа сууж авав. Бичиг цаасны хэмжээ өөр хүн бол сүрдэхээр их боловч ердийн цагт Вильбурын ажиллах хүслийн дөнгөн данган хангаж байлаа. Энэ удаад Вильбурын ажил хэрэг гэдэг нь зөвхөн шалдаг төдий зүйл байлаа. Ганцаараа байж чөлөөтөйхөн шиг ултай бодох гэсэндэн өрөөндөө хоцорчээ. Албан тасалгаандаа орж хэрвээ ямар нэгэн онц гойдын хэрэг явдал гарахгүй бол бүү яр шиг төвөг болоорой гэж тушаагаад зөөлөн сандал дээрийн шигдэн сууж сүүлчийн 7 хоногийн дотор уйтгар гунигт дуртгалын сэргээсэн бүхэл явдлыг ухаан санаандаа эргцүүлэн бодож гарлаа. Ингээд өмнөн овоолгоотой байгаа хэрэгүүдийг сөхөж үзэхийн оронд бичгэн ширээнийхэн нүдийг нээж далд бүрч дарж хувийнхаа нууц сэмдэглэлийг гаргаж ирлээ. Энэхүү үнэт гар бичмэлүүдийн дотор төвний улс төрийн ажлын талбар, мөнгөний хэрэг явдлууд, шүүхийн болон хайр сэтгэлийнхэн зам дээр дайсан болсон хүмүүсийн нэрсийг зөвхөн өөрөн гаргах нууц түлхүүрээр маш нарийн дистратай тэмдэглэн бичсэн ажээ. Сэтгэл түгшин айсан үед тэдгээр нь тоолж баршгүй олон юм шиг санагджээ. Гэхдээ тэдгээр нэрсийн дотроос хамгийн хүчрхэг, хамгийн аимшигтай ч гэсэн уулын оргил дээр авиран гарчхаад хөл дөрөн байгаа өөрийн зов зүдэрч туулж өнгөрүүлсэн нэвтэршгүй уртд зам хурц үзүүртэй хад зөхөө гүйж жалгын амсрыг эргэн хараад жуулчин хүн инээмсэглэхдээ адил үл томсорлон инээмсэглэх л улс байж билээ. Тэрээр нэрсийг дахин санаандаа ургуулan бодож дахин уншиж тэмдэглэлээрэн шалгаж үзээд эцэст нь толгоогоон сэгсэрчээ. Үгүй. Эдгээр хүмүүсийн аль нь ч өдий болгож байж энэ нууцаар намайг унгах гэж ийм удаан төвчээртэй хүлээхгүй. Гамлетийн хэлдгээр заримдаа газрын хөрсөнд гүн булагдсан хүний хөнгөнөх дуу гарч ирж сүмгийн гэрэл мэт агаараар хүү явдаг юм. Гэвчиг ийм гэрэл дөрсхийн садал алга болчихно. Нөгөө Корсик хүн юу болсныг нэг ламд ярьсан байх. Лам тэр тухай мөн цааш нь яриад Монте Кристо өөнийг дуулчихад шалгах гэж байж болох юм та. Хэмээн амандаа шивгэнэв. Вильбур минутын хэр бодол хэлснээр цааш үргэлжлүүлэн түүнд шалгах хэрэг ер нь юу байх вэ? Фессалын мөнгөний уурхайн эзэн, Мальтын хөлөг онгоцны эзний хүү анхудаа Францад ирж байгаа эрхэм Монте Кристогоо, эрхэм Закониагоод ийм бүдэг бадаг нууц ашиггүй баримтыг шалгах ямар хэрэг байна? Гүнгийн найз биш хоёр хүн болох Бузоны ламтан Лорд Уильмер хоёрын ярьсан бүх зүйлээс үзэхэд ямар ч цаг үе нөхцөл байдлын дунд надад түүнтэй холбогдох ямар ч юм байхгүй гэдэг ганц зүйл эргэлзэшгүй тодорхой байна гэж үглэв. Вильбур өөрийнхөө үгэнд итгэхгүй хэрнэ энэ бүхнийг давтан хэлсүүлээ. Хамгийн аимшигтай юм нь ээжлэгдэхэд биш. Яагаад гэвэл үүнийг үгүйсгэж эсвэл хариулсан ч болно. Энэ Менетекел Фарис гэж цус төсгөр бичсэн үг хан дээр гинт гарч ирсэн явдал түүний санааг багц зовооно. Харин энэ үгнүүдийг бичсэн гар чухам хэнийх болохыг мэдгсэн гэж сэтгэл нь зовирлно. Тэгээд өөрийгөө тайвшруулах гэж оролдон хүсэл мөрөөдөлд нь зарим үед зурагдан харагддаг улс төрийн ирээдүйнхэн оронд тэр олон жил нойрссон дайснаас сэргээхгүй тулд гэр зургийн баяр жаргалаар хязгаарлагдсан ирээдүйн сайн сайхныг бодож суусан тэр агшинд хашаан дотор тэрэгний дугуйн чимээ гарлаа. Дараа нь шатан дээр хөгшин хүний хөлийн чимээ гарч сүүлд нь цорхирэн уйлах дуу ба зарцнаар эзэнхэн төлөө сэтгэл зовж байгааг дэмдэг болгож сайхан чаддаг гунигтайгаар халаг хоохой болгон чимээ гаргав. Тэрээр тасалгааныхаа төгжээг яаран тайлбал бараг тэр дорн гартаан том алчуур бүрхэн болгоо барьсан настай авгаа зөвшөөрөлж авалгүй шууд орж ирлээ. Төвний зааны шаралсан яс шиг зөөлөн шаранхтай тухайн буурал өсөн эмжин хүрээлж он жилийн эрхэнд гүнзгий үрчлээс суусан нүд нь уйлснаас болж хавджээ.
Ямар их золгүй явдал вэ? Ямар заяан хайсан юм бэ? Би үүнийг тэсвэрлэж чадашгүй. Би ч гэсэн өхмээр байна гэж ордуу болов. Тэгээд үүдний дэргэдэх зөөлөн сандал дээр унаад цорхирэн уйллаа. Зарцнаар босхон дээр бөөгнөрлдөн орж зөрхлөхгүй зогсох бөгөөд мөн чимээнэр эзнийхэн өрөөнөөс гүйн гарч бусдынхан ард зогссон нуартын хөгшин зарцыг хийл харцгаана. Вейлбер хадман танаад угсхийн босож угтан очлоо. Бурхан минь юу болчих вэ? Та юунд ингэж гутарч унахарч орхив? Дэсимрам бэл тантай ирээгүй юм уу? Хэмээн асуухад хөгшин авгаа. Дэсимрам бэл үхчихлээ гэж сэтгэлийн ямар ч илэрхийлэлгүй хөшчихсөн мэт байдлаар шууд хэлв. Вейлбер алхам ухран халаг хоохоо болж үхчихлээ гинэ. Гэнт үхчихсэн юм уу гэж асуулаа. 7 хоногийн өмнө бид өдийн хоолны дараа замдаа явлаа. Бэл хэдэн өдөр өвчтэй байсан юм. Гэвч удахгүй хайртай Валентины ган үзнэ гэсэндэн хүч орж биеийн муугаа хайхралгүй замд гарсан юм. Тэгээд бид Марсилаас 6 модгозор явж амжаагүй байхад тэр ердийн хөрөн эмэн уучхад дараа нь маш их ундчихлаа. Нэг л биштэйг санагдсан боловч сэрэж зүрхлээгүй юм. Гэтэл царайн хөхөрч хүрэнтэн чамар хааныхан соц очиргүйх бүдүүрч байхыг гэнтхэн харсан. Гэсэн ч түүнийг сэрээгээгүй л дээ. Тэгтэл шөнө болж юу ч харагдхан болчихлоо. Удалгүй нойрон дундаа бэйн өвдөд байгаа юм шиг бүдэгхэн дуу тавиад толгоон ард ишин гэдийлгсэн. Би хаагаан дуудаад хөтөчтөн зогсохыг тушааж бэйлийг сэрэх гэж оролдон шилтээ дарс өнөлтүүлсэн. Гэхдээ бүх юм өнгөрч хэдийнэн амьсгал хураажсан байлаа. Би экс хүртэл амьгүй улсан биеийн хажууд сууж явлаа. Вейлбер энэ ярианд сожирдон чагна зогссноо. Та нараа дорол эмч дуудаа биз дээ гэж асуулаа. Тэр дороон дуудсан гэсэн ч хэдийнэн хожимдсан байсан гэж танд хэлсэн шүү дээ. Тэрч тийм л дээ. Гэхдээ эмч ядахтан хөөрхий бэлэг жохом ямар өвчнөр өгснийн тодорхойлж өгнө шүү дээ. Бурхан минь надад хэлэлгүй яах вэ? Тархинд нь цус харвахад хайрлаг байсан бололтой. Тэгээ та яасан бэ? Дэсимрангуй өөрийгөө Парисаас өөр газар өхвөл хүүрийг гэр бүлийн булшинд заавал аваачаарай гэж загтаг байсан юм. Би түүнийг туулган авсанд хийж ирэхийг тушаагаад өөрөө хэдхэн хоногоор төрүүлж ирлээ. Хөөрхий ээж минь ийм нассан дээрэн ингэ сэтгэлийн шимшрүүлсний дараа ийм их ажил хийх гэж дээ хэмээн Вейлбер хэлв. Бурхан надад энэ бүхнийг давах хүч чадал өгсөн. Хэрвээ намайг өхвөл миний нөхөр миний хийсэн бүхнийг хийх байсан. Би түүнийг тэнд орхисноос хойш ухаан солиотой юм шиг л болчихлоо. Одоо хуйлагч тэнхээгүй боллоо. Миний насанд хүрэхэд хүн нулимсгүй болдог гэж улс ярьдаг боловч зов зүдэрч байгаа цагт нулимс байсаар л байдаг юм шиг байна. Валентина хаана байна? Би ганцхан түүний төлөө л наашаа явсан. Би Валентинатай уулзахыг хүсэж байна гэлээ. Валентина бүжигт наадамд байгаа гэж хэлэх нь ямар хатуу эвгүй зүйл болохыг Вейлбер ойлгож байсан учраас зүгээр л түүний гэртээ байхгүй хойд ихтэйгээ хамт гарсан одоо дуудуулчихъя гэж хэлв. Одоохон дуудаарай гуй гэж хадагтаа хэлв. Вейлбер хөгшнийг суудан өрөөнд оруулаад амарч ээж минь гэв. Хойноос нь уу гашуу болсоор байгаа хайр тохинын санагдуулсан энэ хүнийг хараад ээж гэсэн үг нь дуулахтан хөгшний сэтгэл хямран зөөлөн сандлын өмнө сөхөрн сууж буурал толгоогоор нь түшилээ. Валентина томрох тусам жохом талигаа жохин дүрээрэн мэт болж байгаа билээ. Вейлбер түүнийг хүүхнүүдийн асрамжинд үлдээгээд явхад сэтгэл гүнээ хөдөлсөн баррав эзэн рууган очихоор дээшин гарлаа. Үхэл өөр нэгэн өвгнийг аваачаар өөрсдөөс нь минутын төдий холдоход хөгшчүүл хамгийн ихээр айдаг билээ. Бэйлийн хатан өнөөл өвдөг дээрээ сөхөрсөн хэвээр залбирч байхад зур Вейлбер хүн явуулж хөлсний сүйхтэрийг дуудуулаад өөрөөн хадагтай морсрынд очиж эхнэр охин хоёрыг авчирхаар явав. Зочдын өрөөний үүдэн дээр эрэхтэн царайн хачин цонхгөр байсан тул Валентина харангуутан хашгиран гүйж очоод "Аваа юу болсон бэ? Гай тохиолдов уу?" гэж асуухад Вейлбер "Валентина, эмээ ээж чинь ирсэн" гэж хэлв.
Өвгөн аав гэж бүсгүй хамаг биеийн чичрэн асуулаа. Вилбер хариу хэлхийн оронд охиноо суудан авав. Ингэж барьсан нь сайн болж Валентина дэвгүй өргөж говьлзэн байхад нь түшин авлаа. Хадагтай Вилбер түүнийг түшиж сүйгтэрэг нь суулгахад нь нөхөртөө туслах зуур. Ямар аимшигтай юм бэ? Хин тэгнэ гэж бодох билээ дээ. Нэрээ аимшигтай хачи явдлаа гэж байлаа. Гонхролд учирсан гэр бүл өчлөгт үлдсэн бүх хүмүүст уйдхар хагцлын хар хүрээ татуулан үлдээж даруй явж одлоо. Валентина шатны дор хүлээж байсан Барраутад айралдав. Нуартегва өнөөдөр тантай уулзахыг хүсэж байна гэж Валентинад аяархан хэлэхэд эмээ ээжтэйг уулзчихад очино гэж Валентина хэлв. Валентинаг орход эмээ нь орондоо орчихсон байлаа. Уг дуугүй инкрилсэн харц, зөрг сэтгэл дүүрсэн уй гашуу, уйдхарлан санаалдах ба халуун нулимс эд бүгд л уулзж учирсныг шинж болж байлаа. Хадагтай Вилбер нөхөртөөгөө хамт сугдалдсан хөөрхий бэлбсэрсэн авгааг лавл өнгөндөн өрөвдөн хайрлсан шинжтэй зогсож байв. Жаахан зогсож байснаа нөхрийнхөө чихэнд хэрвээ зөвшөөрвөл би гарыг. Миний байдал таны хадмын дургүйг уламжийг хүргэж байгаа бололтой гэв. Хадагтай Сэммэран төвний ингэж хэлхийг дуулчихжээ. Тийм ээ, тийм тэр яваг. Харин чи үлдээрэ, заавал үлдээрэ гэж Валентинагийн чихэн шивгэнлээ. Вангийн прокурор гинтийн үхэлд сэтгэл нь үемэрч эхнэрийнхээ хамт гарч одсон учраас эмгний дэргэд Валентина ганцаараа хоцров. Тэр зүр Баррау эрхэм нуартай дээр эргэж ирлээ. Нуартай гэртээ шууган болохыг сонсоод юу болж байна үзээд эргэж зарцаа явуулсан гэдгийг бед дээр өгүүлсэн билээ. Төвнийг эргэж ирэхэд өвгөний золбоотой амьд нүдний харц зарцаан асуусан байдалтай харав. Их золгүй явдал болжээ, эрхэм эзэн минь. Хадагтай Сэммэран ганцаараа ирсэн байна. Нөхөр нь нас орчихсан гинэ гэж Баррау айлтгалаа. Нуартай Сэммэран хоёр хизээж төдийлөн сайн найз нөхөд байсангүй. Гэхдээ үеийнгийн насны хүн өөхөх явдал өвгчүүлд ямар шуухан сэтгэл төрүүлдэг болох нь ойлгомжтой билээ. Нуартай уй гашууд үемэрсэн бодол давтагдсан хүн шиг дуу чимээгүй байснаа дараа нь нэг нүдэн анив. Мадемуазель Валентина юу? Гэж Барауг асуухад Нуартай тийм гэж төглөө. Тэр одоо бүжигт наадам дээр байгаа. Явхтан гоёлынхоо хувцастаа тань дээр орж ирээд явсан шүү дээ. Нуартай дахин зүүн нүдэн анлаа. Та түүнтэй уулзах гээ юу? Нуартай тийм гэж төглөө. Одоо түүнийг олж ирэхээр хадагтай Морсрынх руу хүн явах байх. Би түүний эрхийг хүлээж угаад тань дээр оруулах уу? Мөн үү? Тийм гэж саагийн гэмт өвгөн хариу төглөө. Дэгд Баррау Валентинаг тосож угаад өвгөн аавынх нь уулзах гэсэн тухай хэлснийг бед мэдсэн билээ. Валентина ядарч сүдрэн нойрон даргадаж унтсан Сэммэран авгаан дэргдээс гармагцсан Нуартай дээр очихоор шатаар өгслөө. Эмгний толгойн тэнд түүний уух дуртай ус тавьсан ширээ тавиад хажууд нь шилэн аяг орхив. Дараа нь Валентина бидний түрүүнд хэлснээр нойрсон байгаа хадагтайг орхиод Нуартай дээр очижээ. Валентина өвгөн аавыгаа үнсэхэд өвгөн аав нь маш их инкрэлсэн харцаар харсан тул бүсгүй нулимс нь татарчихсан гэж бодож байсан нүднээс нь нулимс урслаа. Өвгөн түүний өөд ширтэн харна. Ойлголоо. Бас сайн санаад өвгөн аав үлдсэн гэж та хэлэх гээ юу? Гэж Валентина асуухад жохом тэгхэсэн гэж өвгөн дохоогоор мэдэгдэв. Тийм ээ. Энэ бол надад их аз. Үгүй бол би яах байсан болоо? Бурхан минь гэж Валентина өргөждүүлэн хэлв. Шөнийн 1 цаг болж байлаа. Нойрон хөдсөн Баррау ийм гонигтай явдал болсны дараа 50 амрах явдал бүгдэд хэрэгтэй гэж хэлв. Өвгөн ачаанд харж байвал тайвширхан тэр гэж хэлхийг хүссэнгүй. Тэгээд уй гашуу ба ядарлаасан болоод арай гэж хөл дээрээ зогсож байсан Валентинатай салах хэсгүй эцтгэв. Маргааш өглөө Валентинаг орж ирэхэд эмээ нь орноос босоогүй байлаа. Чичиргэн намтсангүй. Харин ч хадагтай нүд манантан гялцж мэдрэлийн их донслолд учирсан элт байлаа.
Валентина энэ байдлыг хараад "Эмээж минь ямар байна? Би ч муу байна уу?" гэж асуулаа. "Үгүй дээ, хүмүн үгүй. Харин би чамааг орж ирэхийг л хүлээж байлаа. Аавыг чинь авчруулах хэрэг байна" гэж хадагтай Симмеран хэлэхэд сэтгэлэн зовсон Валентина "Аавыг үү?" гэж давтан асуулаа. "Тийм ээ. Түүнтэй ярих хэрэг байна." Валентина эмээгийнхэн хүслээс зөрөх гэж зориглосон чгүй. Тэгээд ч бас ямар учиртайг нь мэдэхгүй байв. Минутын дараа Вейлбер тасалгаанд орж ирлээ. Тэгэхэд хадагтай Симмеран цаг олдохгүй болчихгүй гэж айсан мэт элдвийн оршилгүйгээр "Эрхэмээ, та манай охиныг хүнтэй суулгах гэж байгаа гэж бичсэн байсан билүү?" гэж асуув. "Тийм ээ хадагтай минь, энэ бол санаа биш, шийдчихсэн юм шүү" гэж Вейлбер хариулв. "Танай хүргэн болох хүнийг Франц де Эпине гэдэг юм уу?" "Тийм ээ хадагтай минь." "Түүний эцэг нь бидний нэгэн санаатан генерал де Эпине мөн биз? Засгийн эрх булагчийг Эльбэс эргэж ирэхээс хэдхэн хоногийн өмнө түүнийг алжчихсан байхаа?" "Яг тийм." "Якобинчуудын талыг баримтлагч хүний ач охинтой сухтан дургүйцэхгүй юм байз? Аз болоход бидний улс төрийн зорилдоон арилсан. Эцгийнхээ өгөхөд Франц де Эпине бараг нялх хүүхэд байсан юм. Тэр эрхэм нуартайг тунж муу танина. Түүнтэй нэг их дуртай биш ч гэхдээ ямар ч байсан санаанд орохгүй л уулзах байхаа" гэж Вейлбер хэлв. "Тэнцүү хоёроо." "Бүх талаараа тэнцүү." "Тэр залуу хүн чинь олны хүндэтгэлийг хүлээсэн хүн. Сайн хүмүүжилтэй хүн үү?" "Миний л мэддэг улс дотроос хамгийн тохирох сайн хүний нэг дээ." Энэ ярианы үеэр Валентина нэг ч үг дуурсангүй. Хадагтай Симмеран багахан бодол хэлснээр "Тийм бол яарвчлах хэрэгтэй байна. Миний амьдрах хугацаа жаахан үлдсэн шүү" гэв. "Таны юу? Эмээж минь" гэж Вейлбер Валентина хоёр нэгэн зэрэг дуалдав. "Би юу ярьж байгаагаа мэдэж байна. Эх нь байхгүй шигэлээ эмээнч болохно Валентинагаан хүнд очиход нь ажиллах хэрэгтэй байна. Эрхэм таны тийм амархан мартаж орхисон юм уу? Ренегийн талаас Валентинад ганцхан би л үлдсэн юм шүү" гэж хадагтай өргөжлүүлэн ярив. "Энэ хөөрхөн охинд их хэрэгтэй байсан гэдгийг та мартаж орхижээ" гэж Вейлбер хэллээ. "Эрхэм минь, хойд их гэдэг хизээж ихийг орлож чаддаггүй юм. За энэ чи яах вэ? Ажил хэрэг толбогдохгүй үг. Валентинагийн тухай ярьж байгаа болохоор талигаа чи ясыг өнөлцүүлээд яах вэ?" Эмгэн үгэн их хурдан дэмэрч байна уу гэмээр өнгөөр ярьж байв. "Таны хүсэл миний ихтэй нийлж байгаа болохоор эрхэмдээ Эпинег эрмэгцэл бэйлэгдэнэ" гэж Вейлбер хэллээ. "Ингэхэд эмээ минь тэгж таарахгүй. Манайд чинь эмгэн л болж байгаа шүү дээ. Та намайг ийм уйтгар гонигтай үед хүнтэй суулгах гэж байгаа юм гэж үү?" хэмээн Валентина хэлэхэд эмгэн үгийн таслан "Хөөмөн энэ тухай битгий яар. Энэ бол ирээдүгэм бүх бат болгоход саад болно шүү. Намайг ч бас ээжийг минь амьсгал хураах гэж байхад хүнтэй суулгасан. Үүнээс болоод би муудаагүй" гэж хэлв. "Хадагтай, та бас л өхлийн тухай ярьж байна уу?" гэж Вейлбер хэллээ. "Бас гинүү? Ямагч шүү. Би удахгүй үхэн гэж хэлж байгааг минь сонсооч. Гэвч үхэхээс өмнө хүргэнэн үзэх гэсэн юмсан. Би түүнээс ач охины минь аз жаргалтай байлгах амыг авах гэсэн юм. Миний шаардлагыг биелүүлэх хэсгийг харцаар л мэдэх гэсэн юм шүү дээ. Хэрвээ зөв зүйтэй явахгүй бол булшны ёроолоос гарч түүн дээр ирэхин тулд түүнийг сайн таних авах гэсэн юм." Гэхдээ хөгшний царай амар болж ирлээ. "Хадагтай, та энэ бодлоо орхи. Эн чинь бараг солио орл байна. Өгсөн хүмүүс булшиндан үрд хэвтгэхээс биш хизээж босож ирдэггүй юм" гэж Вейлбер зөлж хэлэхэд Валентина "Тийм ээ тийм, эмэг ээж минь таавшир" гэлээ. "Миний бүхэн та нарын бодож байгаагаар биш юм шүү гэдгийг хэлэх гэсэн юм. Урьд шөнийг би их аимшигтай өнгөрүүллээ. Би сүнсээ нисээд явчихаж өөрөө бол унтаж байна гэж зүудлээ. Нүдэн харах гэж оролдсон боловч аяндаа л анилдаад байв. Та нарт ялангуяа Вейлберт миний хэлэх зүйл байж боломгүй юм шиг санагдах байх. Гэхдээ хадагтай Вейлберийн гоёл заслын өрөөнөөс нэгэн цагаан дөрс орж ирэхийг би нүдэн анин хэвтэж угаад харсан шүү" гэв. Валентина дуулдлаа. Тэгэхэд Вейлбер "Та халуурж байсан байлгүй" гэв.
За яах вэ? Надад итгэхгүй байж болно. Харин би юу ярьж байгаагаа мэдэж байна. Би цагаан дүрс үдсэн харсандаа итгэхгүй байж магад гэж бурхан болгоомжилсон юм шиг ширээн дээр байгаа шилэн аяг дагуурхыг би сонссон шүү. Эмээ ээж минь та зүүдэлсэн байлгүй дээ. Үгүй би зүүдлээгүй. Намайг хонх руу гараан сонгоход тэр сүудэрд орхон алга болчихсон. Тэгтэл шивгчин хүүхэн лав арайд орж ирсэн. Тэгэхэд хинч байсангүй юу? Бог бол зөвхөн харагдхал гэсэн хүндэн харагддаг юм шүү. Тэр бол нөхрийн минь сүнс байсан. Тэгэхээр миний хойноос нөхрийн минь сүнс ирж болсон байхад миний сүнс хүүхдүүдэн хамгаалах гээд ирж яагаад болдгоо юм? Бидний холбоо уламж хүчтэй юм шиг надад санагддаг шүү. Хадагтай минь. Ийм гонигт санал бодлон бүү сул тавиач гэж гуй. Та бидэнтэй хамт удаан сууж хүндлэгдэн хайрлагдаж жаргана. Гэж Филиппор сэтгэл нь гүнэн хөдлөн хэлэхэд хатан төөний үгийг таслан үгүй хизээч үгүй гэснэн эрхэндээ би нэ хизээ ирэх гэж асуулаа. Бид түүнийг хизээгүй ирнэ гэж хүлээж байна. Сайн байна. Түүнийг эрмэгцэл надад хэлээрэ. Төргөлөх хэрэгтэй. Бас Натратын газрын хүнтэй уулзъя. Манай бүх хөрөнгө Валентинад шилжин очисон гэдэгт итгэлтэй байхыг хүсэж байна. Эмээ минь гэд Валентина эмэгний халуу буцалж байгаа духан дээр уруулан хүргээд би үүнийг төсвөрлөж чадчихгүй нэ. Таны би шатж байгаа юм шиг халуун байна. Натратын хүнийг биш харин эмч дуудах хэрэгтэй гэж хэлв. Эмчи? Би өвдөөгүй. Би зөвхөн л юм уухыг хүсэж байна гэж хэлээд эмгэн мөрөн хавчлаа. Эмээ та юу уух вэ? Чи мэднэ шүү дээ. Тоорын шүүстэй усууй. Ширээн дээр аяг байгаа. Алив над даваад л. Валентина ус аяганд хийгээд эмгэнд авч өгтөн хадагтан хэлсэн өчигдөр шөнийн буг энэ аяганд хүрсэн гэж бодоод айдас нь хөрчээ. Хадагтай усыг цөмийн уучглаа. Тэгээд дараа нь дэрээ налж Натратын хүн гэж үгэллээ. Филиппор гадагшаан гарлаа. Валентина эмэг ээжийнхэн дэргэд сууж хосорлоо. Хатанг эмч дуудуул гэж зөвлөж байсан хүн маань өөрөө эмч дуудуулмар болчихжээ. Хазар нь улааж, амьсгаан давхцсан судас нь хүчтэй цохилно. Хөөрхий охин ингэж суухтан Максимилиан хатагтай Симраныг өөрийнхөө холбоотон болж туслахын оронд атадайс нь болж байгааг мэдвэл ямар их гомдох болдоо гэж бодож байлаа. Валентина бүх зүйлийг эмэг ээждэн ярина гэж олон удаа боджээ. Хэвээ Максимилиан Морел бус Альбер де Морсер эсвэл Раул де Шато Ринно гэдэг нэртэй байсансан бол Валентина хэлхээс 1 минут эргэлзэхгүй байсан билээ. Харин Морел бол ердийн гаралтай хүн байсан бөгөөд хадагтай Симран язгуургүй хүмүүсийг үзэн яддаг болохыг Валентина мэднэ. Нууц нь аман дээр нь гарч ирэх болгонд нууцаа дэмий илрүүлчихэд эцэг ба хойд их нь мэдчихвэл бүх зүйл өнгөрнө гэдгийг мэдж байв. Ингэж 2 цаг хэрэтээ өнгөрлөө. Хадагтай Симран 50 биш нойрон дарагдан байхад Натратын хүн ирснийг мэдэгдэв. Хэдийбэр дуулдахааргүй шахам хэлсэн ч Симран хадагтай толгоогоо өргөж Натратын хүн орог гэлээ. Натратын хүн үүдэнд байсан учраас дарви орж ирлээ. Валентина гар намайг энэ эрхэм хүнтэй хоёулах нэг минь орхиодох гэж хадагтай Симран хэлэхэд Валентина гэхдээ эмээ ээжээ гэхэд яв гэв. Валентина эмэгний тухайг үнсээд альчуура нүдэндээ барьсаар гарлаа. Гартал үүдэн дээр хятад айралдаж эмчрээ зочдын өрөөнд хүлээж байгааг мэдв. Валентина даруйхан доошон буулаа. Эрсэн эмчин тэрвийн хамгийн нэртэй эмч нарын нэг бөгөөд тэдний гэр бүлийн найз нөхөр Валентинаг өлгөөтэй байхаас нь эхлэн таньдаг учраас охинд хайртай байдаг хүн байлаа. Валентинатай бараг нас чадсан охин эхээс төрхэн уушиг муутай болохоор эцэг нь үргэлж охиныхон төлөө санаа зовдөг байж. Эрхэм хүндэт аваарныгаа бид таныг их хүлээж байна. Мадлен Антонетто хоёр сайн бидтэй гэж Валентина асуулаа. Мадлен бол эмчийн охин бөгөөд Антонетто нь түүний хамаатан ажээ. Дэвринийгаа уйтгартайгаар энэмсгэлж Антонетто маш сайн. Мадлен гайгүй хэн шиг л байна.
Та намайг дуудуулаа юу? Танахны хэн өвдөв? Аав хадагтай биелбэр хоёр лав биш вэз? Бидний мэдрэл гэдэг тайван байхгүй л дээ. Бидний санаа бодлыг дэндүү дураар нь давихгүй байхыг зөвлөхөл гэж дуудсан байх гэж бодохгүй байна шүү. Гэж хэлв. Валентина улайгаад явчихлаа. Аврины бол юм бүхнийг тааварлан мэдэх бараг эцсийн чадaltaй эмч хүн байв. Тэр бол биеийн өвчнийг сэтгэл санаагаар эмчилж чаддаг эмчийн нэг ажээ. Үгүй дээ, хөөрхий эмээ маань үтсэн. Манад ямар гай тохиолдоод байгааг та мэдсэн үү? Гэж Валентинаг асуухад юу ч мэдээгүй шүү дээ. Гэж Аврины хэлв. Аимшигтай юм болсон. Өвгөн аав насварчихсан. Гэж Валентина нулимсан барьж ядан хэллээ. Дэсэмэрам бэлүү. Тийм ээ. Гинтүү? Тархинд нь цус харвсан. Цус харвсан гинэ? Тийм ээ. Тэгээд хизээч хагасж үзээгүй нөхөр нь дуудаад байна гэдэг санаа эмээг эзэмдэж хөөрхий маань хойноос нь очих ёстой гэд байгаа юм. Эмээд минь туслаач. Эмээ нь хаана байна вэ? Өрөөндөө байгаа. Бас тэнд нотариус байгаа. Эрхэм нуартай ямар шуухан байна вэ? Хуучин хിവэрэ саруул ухаантай хөдөлгөөнгөө дуугаа суусаар л байгаа. Таныг энхрийлсэн хിവэрэ юу? Тийм үү? Тийм ээ. Гэж Валентина санаа алдан хэлээд надад маш хайртай шүү. Гэв. Таныг яаж хайрлахгүй байж болох вэ дээ? Валентина уйтгартайгаар инээмсэглэв. Танаа эмээ жохом яагаад байна вэ? Сэтгэл мэдрэл нь ер бишээр хөдлөн хачин жигтэй зүүдлээд байх юм. Урьдчил нь түүний сүнс биеэс нь залж өөрийгөө унтаж байгаагаар үтсэн байна. Мэдээж дэмэр л дээ. Өрөөнд нь хий үзэгдэл орж ирээд аяганд нь хүрснийг дуулсан гэж ярьсан. Хач юм да. Хадагта Симмираны хэм үздэг өвчтэй гэж биелдуулаагүй юм байна. Гэж эмч хэлэхэд Валентина би түүний тийм байхыг анхудаага л үзэж байна. Өнөө өглөө намайг их хайлглаа. Солиорч гэж бодлоо шүү. Тэр ч байтугай та манай аавыг тун тайван хүн гэдгийг мэдэх байх. Тэгтэл аав маань их сандарч явах шиг байна лээ. Гэв. Одоохон үзье. Их л ачин байгаа юм байна да. Гэж Аврины хэллээ. Нотариус доошон буулаа. Бэлийн хатан ганцаараа байна гэж хэлэхэр хүн ирэв. Валентина эмчид "Тийш очил доо" гэв. Та өөрөө яах гэж байна? Үгүй би хайж байна. Намайг тань руу хүн явуулахыг хориглосон юм. Тэгээд ч бас та намайг сэтгэл хөдлөлчихснийг би муу байгааг хэлсэн шүү дээ. Би баг зэрэг тайвширхын тулд цэцэрлэг дотор жаахан явъя. Эмч Валентинатай гар бариад хадагтай өд очиход залуу бүсгүй цэцэрлэг рүү очлоо. Валентина цэцэрлэгийн аяхан хэсэгт зугаалах дуртайг ярих нь хэрэггүй bizээ. Байшин ториулан дарсан цэцэрлэгийн хүрээлэнгийн дэрэг дөөр нааш цааш яванган бүсэнд ч юм уу үсэндээ хавчуулах саргай тасдаж аваад сүүдэртэй модод гудамжаар улам цаашлан сандал хүрээд тэндээсээ хаалга үйд очдөг билээ. Харин энэ удаа Валентина цэцгүүдийн дундуур хэдэн удаа явсан боловч зөрхөндөн байгаа ууг ашуудлаас болж нэгч цэцэг тастан авч гоёсонгүй. Дараа нь модод гудамжууд явлаа. Цаашаа явах тусмаа нэгэн хүн өөрийн нэрээр дуудаж байх шиг санагджээ. Тэгээд гайхан зогслоо. Тэгээд залуу бүсгүй өнөختөг тодорхой сонсож Максимилианы дуу мөн болохыг танив. 16. Амлалт. Энэ бол үнэндээ өчигдрөөс хойш өөрөө ч өөрийгөө мэдхэн болчихсон морил мөн байлаа. Тэрээр дурлсан хүн ба их хүнд байдаг төрлөх авьяасаар хадагта Симмиран ирсэн. Бэйл нас орсон явдлаас болж Вэлбрэн гэрт морилийн хайр сэтгэлтэй холбоотой чухал явдал болно гэдгийг тааварлан мэджээ. Совин нь худлын байсангүй. Ердийн түгших сэтгэл алмаарч догдолсон сая хэрийг туулан бүр модны дэргэдэг хаалганд авчирсангүй гэдгийг бид үзнэ. Харин Валентина морилыг хүлээж байгаа гэж бодсонгүй. Энэ бол түүний ирдэг ердийн цаг биш байлаа. Ёстол санамсаргүй явдал буюу азтай тохиолдол охиныг цэцэрлэгт авчирчээ. Охиныг замаар явж байгааг хараад морил дуутахад бүсгүй хаалгууд гүйж очлоо. Та өдид энд байгаа мó гэж охин асуув. Тэмээ хөөрхий найз минь. Би гонигтой мэдээ мэдж авах гэж ирлээ. Хэмээн морил хариуллаа. Бүхэл гайд зовлон манай гэрийг дайрав. Максимилиан ярил да золгүй явдал бишгүй нэг тохиолдож байна.
Хайрт минь сонсооч. Миний хэлэгцвэл онц чухал шүү. Та хоёрын хором хэзээ болох вэ? Гэж Морл төгссөн сэтгэлийн дарахыг хичээн хэлв. Тэгэхэд Валентина, Максимилиан, би танаас юу ч нуухыг хүсэхгүй. Өнөө өглөө намайг хүнтэй суулгах тухай ярьсан, дэмжлэг тусламж авах гэж найдаж байсан эмээ маань тэр хүнтэй суухыг зөвшөөрөө зогсохгүй, харин ч бүр түргэлүүлэх гэж хүсэж зөвхөн би нэг эрхийг л хүлээж байна. Түүний ирсний маргааш л гэрэлтийн баталгаанд гарын үсэг зурна гэж хэлв. Морлийн цээжнээс хүн дээр санаа алдах дуун гарч Валентина өвд удаанаар гуниг тая харлаа. Тийм байжээ. Сэтгэлдээ бүсгүй маань тайвнаар таны цаазлагдах цаг тогтоогдсон. Хэдхэн цагийн дараа болно. Одоо яа гэхэв ийм л ёстой хонь үүнийг би эсэргүүцэж чадахгүй гэж хэлхийг сонсоход аимшигтай юм. Гэрээнд гарын үсэг зурхын тулд зөвхөн дэпиний хүлээж түүнийг ирсний маргааш өдөр та түүнийх болчих гэж байгаа юм бол тэр хүн өнөө өглөө ирсэн гэж хэлв. Валентина дуу олдлаа. Цагийн өмнө би Монте Кристо гүнэд очиж гүн надад таны гэр бүл тохиолдсон гай зовлонгийн тухай би түүнд таны зовлонтой байгаа тухай ярьж байтал хашаан дотор нь Свихтерийг орж ирлээ. Миний хэлхийг сайн сонс. Би тэр минутыг хүртэл өөрийн совинд итгэхгүй байсан юм. Одоо итгэхээс өөр арга алга. Свихтергийн дугуйн чимээг сонсоод би чичрэн догдолсон. Удлуугүй шатан дээгүүр хүний хөлийн чимээ гарахыг сонслоо. Нөгөө амилсан хөшөөний нүргэнтэй алхах чимээ. Дон Жуаныг миний айснаас арай л баг хэлмэгдүүлсэн болов уу? Тэгтэл хаалга нэгдэж Альбертийн морсер төрүүлэн орж ирсэн юм. Тэгэхэд би миний совин буруутах юм болов гэж бодтол Альберийн хойноос бас нэгэн хүн орж ирсэн. Түүнийг хараад гүн түшигүн Францтэй эпинэ гэж дуудан өгцсөн юм. Би биеэн барих гэж бүх хүч чадлаа гаргасан. Миний царай зэвхэрч би чичирч байсан байж магадгүй. Гэсэн ч би инээмсэглсээр байсан юм шүү. Тэгээ 5 минут болоод л гарсан. Би тэр 5 минутын дотор ярьсан ярианаас юу ч сонссонгүй. Ёстой эли болоо болчиход байсан. Гэв. Хөрхи Максимилиан гэж Валентина шивгэнлээ. Тэгээд би энд хурч ирлээ. Валентина минь, одоо надад хариу хэл. Таны хариунаас л миний үхэгсэх шалтгаална. Та тэгээд юу хий гэж бодож байна? Валентина үй гашууд бүрэн автсан учраас толгоогоо унжуулан зогсоно. Бид ямар байдалд ороод байгааг та нэг биш удаа бодоо байлгүй дээ. Цөхөрмөр зовиртой хүнд байдалд шүү. Одоо бол үр ашиггүй гунхрах цаг биш. Энэ бол ямар ч эсэргүүцэлгүй зовж, шаналн, нус нулимсан гойжуулан байх хүмүүст л тохирно. Ийм хүмүүс байдаг. Газар дэлхий дээр нэгүүлсэнгүй номхон байсныг тэнгэрт очисон хойно бурхан харгалзан эвгээл хайраа хүртээх байх л да. Тэмцэх зоригтой гэдгийг мэдэрч байгаа хүн үнэт цаг алдахгүй хувь зэний зохилтыг зохилтоор нь хариулах ёстой. Валентина, та энэ өөдгөө тавилангийн эсрэг тэмцэхийг хүсэж байна уу? Би үүнийг л асуух гэж ирсэн юм. Валентина цочин дав хийж Морилёд айсан байдалтай харлаа. Эцэг, эмээ, ер нь л бүх гэр бүлийнхэн эсрэг зогсох гэдэг санаа түүний толгойд ч орсонгүй. Максимилиан, та юу гэж хэлэх гээд байна? Тэмцэл гэж та юу хэлнэ? Үүнийг шүтэнийн дарамжлах гэж нэрлэвэл дээр биш үү? Эцэг ба өхөж байгаа эмэг ээжийнхээ хүсэл зорилгоос зөрөх гэж үү? Энэ бол болцоогүй хэрэг гэж хэлв. Морл цочин дав хийлээ. Та миний хэлж байгааг ойлгохгүй байхааргүй дэндүү сайн санаатай хүү юм. Та дуугүй байхыг бодоход хонгор Максимилиан та сайн ойлгож байх шиг байна. Би тэмцэх юм гинэ. Бурхан авраг. Үгүй. Таны хэлснээр би өөрөө өөртөө тэмцсэн нулимсан гойжуулан байхын тулд хамаг хүчээр гаргах хэрэгтэй болно. Харин эцгийн гомдоож хөгшин эмээгийнхээ сүүлчийн мөчийг хизээж гутаач чадахгүй. Таны хэлдэг маш зөв гэж Морл ханг духан хэлэхэд үүнд нь гомдсон Валентина бурхан минь та яаж ингэж ярьж байгаа юм бэ гэж хэллээ. Мадмазвэл таныг бахархдаг хүний ёсоор ярьж байна.
гэж Максимилиан зөрж хэлэхэд Валентина мадмуазели гинэ. Ямар хувиа бодсон хүн бэ? Намайг цөхрөнгөө бараад байгааг харж байгаа мөртлөө миний байдлыг ойлгохгүй дүр үзүүлж байх юм гэв. Үгүй дээ. Та ташаарч байна. Би таныг сайн ойлгож байна. Та эрхэмдээ Вильбортой зөрөхгүй, Бэйлийн хатны үгийг дуулахгүй байж чадахгүй. Тэгээд бас маргааш таныг нөхөртэй чинь холбох гэрлэлтийн баталгаанд гарын үсэг зурах гэж байгааг мэдэж байна. Би түүнээс өөрөөр яаж байж чадах юм бэ? Мадмуазель, та энэ тухай надаас асуух хэрэггүй. Би ийм хэрэгт муу шүүгч болох учраас миний хувийн боддог маань намайг харалган болгочихж магадгүй гэж Морил хариулв. Хоолон зангирч гараан зангидсныг харвал улам бүр хорсон уурлаж байгаа бололтой. Морил, хэрвээ би таны хэлснийг хүлээн авдаг юмаа гэхэд та надад юу гэж хэлэх вэ? Хариулаач. Та муу юм хийж байна гэж хэлэхэд амархан, харин чухам яавал зохих тухай зөвлөгөө өгөхөд хамаг учир оршино. Валентина, та үнэнгээсээ хэлж байна уу? Миний зөвлөгөөг дуулгасан гэж байна уу? Хүсэлгүй яах вэ, Максимилиан? Хэрвээ сайн зөвлөгөө бол хүлээж авна. Өөрөө надад ямар үнэтэй болохоо мэднэ шүү дээ. Валентина, та миний энэ дөрс хийсэн дуурлахгүй гэсний баталгаа болгож гараа ил хэмээн Морил хашааны банзыг хажуу тийш нь болгож хэлээд. Хачин таныг санаа бодол төрж тариг толгой минь өмөрсөөр бүтэн цаг болж байна. Хэрвээ та миний зөвлөгөөг эс дагвал гэгт нь Валентина, тэр чинь ямар зөвлөгөө юм бэ гэж асуулаа. Валентина, дуулж бай. Валентина тэнгэрүүд харж санаа алдав. Би эрхчлөөтэй хүн. Бид хоёрт хөрөлцөхээр баян хүн. Таныг миний эхнэр болохоос өмнө миний урвал таны магнайдч хүрэхгүй гэж Максимилиан үргэлжлүүлэн ярихад Валентина надад аимшигтай байна гэж өгүүллээ. Надтай хамт орго. Би таныг дүүдэрээ аваач. Таны дүү болоход охиром сайхан бүсгүй. Дараа нь бид Алжир, Англи, эсвэл Америкт явна. Эсвэл манай нөхөд танай гэр бүлийнхнийг зөөлрүүлж чадах хүртэл хөдөө нутагт нуугдж бай гэж Морил хэлв. Тэгэхэд Валентина толгоогоо сэгсэрч би тэгж хэлнэ байхаа гэж бодож байсан юм. Энэ бол ухаан булангардсан хүний үг байна. Тэгэхээр би таны үгийг боломжгүй гэдэг ганц үгээр хариулж зогсоохгүй бол би өөрөө бүрд солиорсон хэрэг болно гэлээ. Тэгэхэд Морилийн царай дахин барааж та өөрийнхөө хувийг хүртээд хувь тавиландаа захирагдан тэмцэх гэж оролдохгүй юм гэж юу гэж асуулаа. Тийм ээ. Энэ намайг алах байлаач гэсэн тэгнэ. За яахав. Валентина, таны хэлдэг зөв. Нэрээч би солиотой юм. Тачаадл гэдэг хамгийн төвшин төлөв оюун ухааныг ч гэсэн харалган болгочихдаг юм гэдгийг та надад нотолж өглөө. Таны ийм тайван тогтоо ухаан бодож угаад баярлалаа. За яахав. Тэгвэл та маргааш Франц Степинигийн болзоот хүүхэн эргэлт буцалтхүйгээр болно. Тэгтэн энэ бол хошин жүжигэн тайл зориулсан гэрэлтийн баталгаанд зохиомлоор ёсуулгаж үсэг зурж байгаа хэрэг биш. Харин таны өөрийнтэй хүсэл зоригоор болж байгаа хэрэг болно. Максимилиан, та миний шархан жишаасан хутгаан эргүүлж дахин зоож эхэллээ. Таны бүсгүй дүү, таны надад хэлж өгч байгаа шиг тийм зөвлөгөөг дагвал та яах вэ? Мадмуазель, би таны хэлснээр хой хичээсэн хүн болохоор өөр хүн миний оронд байвал яах байсан болоо гэж боддоггүй. Харин өөрийнхөө хийх гэж байгаагаа л боддог. Би таныг таних болоод бүтэн жил болж байна. Тантай танилцсан тэр өдрөөс эхлээд л аз жаргалтай байх найдвар минь таны хайрын сэтгэлд дулдуудж байлаа. Тэгтэлж та надад сэтгэлтэй гэдгийг хэлсэн билээ. Энэ өдрөөс эхлээд ирээдүйхээ тухай хүссэн мөрөөдөгтөн таныг өөрийнхөө болно хэмээн итгэж явсан. Энд л миний бүх амьдралын утга учир байсан юм. Би одоо өөр юу ч бодохгүй. Аз жаргал минь надаас нүүр буруулж ийл гэж өөрөө хэлж зогсно.
Сайн сайхан зол жаргалд хүрнэ гэж найдаж байсан минь алга болчихлоо. Тоглож байгаа хүн зөвхөн байгаа юман алдаа зогсдоггүй, харин байхгүй юманч алдчих нь өдөр бүр тохиолддог шүү дээ. Морил энэ бүхнийг их л тайван хэллээ. Валентина дэлбэрч шахан тонгочж байгаа зүрхэнд Морилийн харцыг нэвтрүүлэхгүй юм шүү гэсэн мэт дөрлөөлгөн түүнийг ширтэн харлаа. Ингээд ер нь та тэгээд яа гэж бодож байна? Гэж Валентина асуулаа. Мадемуазель, тантай салхас гүйцэтгэх гэж байна. Миний үгийг дуулж, зүрхний минь гүн доторхыг уншиж байгаа дээд тэнгэр таныг намайг дурсахч завгүй төвшин сайхан амьдарч аз жаргалтай явахыг хүсэн ирөөсний минь гэрч болог. Бурхан минь гэж Валентина шивгэнлээ. Баяртай. Валентина. Баяртай. Гэж хэлээд Морил гүнэмхэн ясуллаа. Дахид бүсгүй сараалчны завсраар гараан ширгуулж Максимилианы ханцунаас шүүрэн авч хаачих нь вэ гэж хашгирлаа. Дурлсан хүний гадна талын тайван байдал үннээсэн биш байхыг өөрийн сэтгэлийн хөдөлгөөнөөр ойлгожээ. Одоо явж таны гэр бүл дэвгүй явдал дахин бүү болоосоо гэж болгоомжлоё. Ийм байдалд орсон үнэн шудраг хүн яах ёстой үлгэр жишээг үзүүлье. Салхаас өмнө яах гэж байгаагаа хэлээч дээ. Морил уйтгар тайгаар инээмсэглэв. Хэлээч дээ. Хэлээч дээ гуйж байна гэж залуу бүсгүй шална. Та санаагаа өөрчилвөө Валентина. Юугаач өөрчилж чадахгүй болсон заяагүй амтан гэдгийг та мэднэ шүү дээ. Тэгвэл хагцъя да. Тэгэхэд Валентина хаалганы сараалжийг өөрөөс нь гарахын аргагүй их хүчээр сэгсчив. Морил цааш явсаар байтал залуу бүсгүй хойноос нь гар сунган дуу олдон хашгирч та яах гэж хүсэж байна вэ? Би мэдмээр байна. Та хаачих нь вэ? Гэлээ. Бүү санаа зовдоо гэд Максимилиан зогсож би золгүй хувьсяаныхын төлөө өөр хүнийг хариуцлаганд унахыг хүсэхгүй. Надаас өөр хүн бол ДП-ний дээр очино. Хэрүүл өдөж эрүүт тулаанд дуудана гэж л таныг айлах байсан байх. Энэ бол таныг явдал. ДП-ний энд ямар хамаатай юм бэ? Тэр өнөө өглөөл намайг анхаарсан. Одоо бол намайг харснаа мартчихсан л ява. Тэрж байтугай танаа хоёр гэр бүл та хоёрыг сүй тавилцуулахаар шийдвэрлэж байх үед тэрээр ийм хүн хорвоод байдаг гэж мэдээгүй явсан. Тийм учраас ч тэр надад огтхон ч хамаагүй. Би түүнтэй тооцоо хийхгүй гэдгийг тангаргалъя. Тэгэд хинтээ хийх гэж надтай юу? Валентина минь тантай юу? Бурхан минь, эмэгтэй хүн гэдэг ариун зүйл. Дурлсан хүүхэн гэдэг бол ариунаар зогсохгүй гэгэн шүтэн. Тэгвэл солиотой амтан минь өөрөө өөртөө тооцоо хийх нь үү? Бэл бүх юмд буруутай юм чин дээ. Гэж Морил хэлэхэд Валентина Максимилиан гэж түүнийг дуудаад наашир би шаардж байна гэлээ. Максимилиан зөөлнөр инээмсэглээд ойртож ирэв. Хэрвээ царайн цонхгэр биш байсансан бол түнд ямар ч явдал тохиолдоогүй юм байна гэж хэлж болох байлаа. Хайрт хонгор Валентина минь. Миний хэлэх үгийг сонсож бай гэж уянгалаг зөөлн дуугаар хэлээд хүмүүсийн өмнө эцэг хийхээ өмнө Бурхны өмнө царай улаах нэг ч бодол дотроо агуулж яваагүй. Та бид хоёр шиг ийм хүмүүс бие биенийхэн зүрхэн доторхыг дэлгэсэн юм шиг уншиж байгаа мэт тодорхой мэдэж чадна. Би Арманы хөөргөн баатарч биш, доожоогүй баатарч биш. Өөрийгөө Манфред Антони болгож боддоггүй хүн. Гэхдээ би танд итгүүлэх гэж илүү дутуу ам дангараг тавилгүй зүгээр л амьдралаа танд өгсөн. Одоо та надаас хөндөрч байна. Ийм ч эрхтэй л дээ. Бэж түүнийг танд түрүүнд хэлсэн. Одоо ч гэлчихье. Та надаас нэгэн зайлыг явж байгаа болохоор би энэ ертөнцийн ганцаараа үлдлээ. Дөөмн хүнтэй суугаад их л баяр жаргалтай байдаг. Дөөний нөхөр нь надтай нийгмийн ёс заншлаар холбогдсон хүргэн дүү юм. Тэгэхээр миний энэ ашиггүй амьдрал одоо хэнд ч хэрэггүй.
Би ингэх санаатай байна. Таныг гэрлэх ёслоо хийх мөчийг хүртэл хүлээж байх болно. Заримдаа азтай учралд хүргэж болдог тохиолдлын сүдрийг ч алдаж зүгээр өнгөрүүлэхгүй хичээе. Үнэн хэрэг дээрээ энэ завсар Францд эпиний өгч гэж болно шүү дээ. Эсвэл сүмийн шүтээнд мөргөх гэж ойртон очтол чинь сүмийн шүтээнийг тэнгэр нэргэж гэж болох юм. Хороо хял шийтгүүлсэн хүнд бүх юм горьдлохтой. Тэр бүхэл аврагдахч боломжтой юм шиг санагддаг шүү дээ. Тэгэхээр би сүүлчийн минутыг хүртэл хүлээх болно. Тэгээд байдал засаж сэргэх найдваргүй болж өнгөрчихвөл хүргэн ба цагдаагийн газрын дараах хоёрт нууц захаа бичиж өөрийнхөө бодлын тухай мэдэгдээд ойд ямар нэгэн гууж алга голын ирэг дээр очиж өөрийгөө буудана. Хэзээ нэгэн цагт Францд амьдарч байсан хамгийн үнэнч хүний хүү би мөн гэдэг шиг миний энэ хэлж байгаа зүйл үний юм шүү. Валентинагийн хамаг бие чичрэн догдлоо. Тэгээд барьж байсан сараалжан тавиад амьгүй юм шиг гараан унжуулахад том тусал нулимс хазрын даган урслаа. Өрөвдөөч. Өөртөө бүхрээжтэй. Үгүй үсттэй гэж Валентина үглэнэ. Нэр төртөө өхнө гэдгээ тангаргалъя. Гэхдээ энэ маань танд ямар хамаа байна? Та өөрийнхөө үргийг гүйцэтгсэн болохоор танд зовох юмгүй. Сэтгэл чинь ариун байна шүү дээ гэж Максимилиан хэлв. Валентина элгэн тэврэн сөхрөн суухад зүрхэн дэлбэрэх шахаж байлаа. Максимилиан, найз минь, газар дээрх ганц ах минь, тэнгэрт очиход үнэнч хань минь, над шиг л зовж шаналаад амьд явж үзээч дээ. Бид хоёр нийлэх цаг ирж магадгүй шүү дээ гэж Валентина хэлэхэд Морил баяртай Валентина гэв. Валентина хэлхийн аргагүй тэм царай гаргаж гараан дээш өргөн бурхан минь, би чадах бүх зүйлийг хийж гуйж говшиж харааж зүхэд элдвэр оролцсон боловч миний гуйх говших нулимс гаргахын алиныг ч аав минь дуулсангүй. Би нүглээ намжилж үхэхийн оронд ичиж өгсөн минь дээр гэж үзэж байна. Максимилиан, чи минь хамдарч үз. Би зөвхөн чинийхээс өөр хэнийгч болохгүй. Хизээ, одоо юу? Хэлээж тушаагааж би бэлхэн байна гэв. Хэдийн хитэн алхам холдсон Морил баярлсан дан болж царайн сайрын хардсан тунгалаг болон буцаж ирээд сараалжны завсраар Валентинад гараан өгч. Валентина, хайрт минь, надтай тэгж ярих хэрэггүй. Хэрвээ тийм бол би үхсэн дээр. Би танд дурладаг шиг та надад дурладаг бол би таныг хүчээр аваачих хэрэг юу байх вэ? Эсвэл та зөвхөн намайг өрөвдөөд л амьд байлгах гэж байна уу? Хэрвээ тийм бол би үхэхийг илүүд үзэн шүү гэв. Үнэн дээр энэ орчлонд ганц хэн надад дурлаж байна вэ? Энэхүү зов зүдэрч байхад минь хэн тайвшруулж байв? Энэ хүн л миний бүх итгэл найдвар. Хэнд байж самгардсан харц минь хэн дээр тусаж ядар зүдэрсэн зүрх минь хэн дээр ирэхээр тайвширдаг билээ? Түүн дээр, ганцхан түүн дээр гэж Валентина аман дотроо шивгнээд. Максимилиан, чиний хэлдэг бас зөв. Би чамайг дагаж явъя. Төрсөн гэрээн орхин, бүгдийг. Би яасан хүний ачийг сандгүй, мүсгүй амтан бэ? Өвгөн аван бүр мартчихж гэж Валентина ууглан хэллээ. Үгүй шүү. Чи тэр хүнийг орхихгүй. Эрхэм Нуарте надад талтай байдаг гэж та ярьсан шүү дээ. Тэгэхээр чи зүгтхаасаа өмнө бүхнийг түнд яар. Төвний зөвшөөрөл нь бурхны өмнө чамд хамгаалт болно. Та бид хоёрыг суусны дараа тэр манайд хурч ирнэ. Хоёр ачтай болно. Тэр чамтай яаж харилцсан ярилцдаг тухай чи над ярьсан шүү дээ. Би тэр сэтгэл хөдлөм дохио яриаг амархан сурна. Валентина минь, гай завлангийн оронд аз жаргалтай амьдрна гэдгийг чамд амлая. Максимилиан, чи надад ямар их нөлөөтэйг харж байна уу? Би чиний хэлж байгаад итгэхэд бэлхэн байна. Гэхдээ л бодлогогүй явдал болно доо. Эцэг минь намайг загнаж зүхэн. Би түүнийг сайн мэднэ. Түүний зөөлршгүй зүрх хизээж намайг уучлахгүй. Максимилиан, миний хэлхийг сонс.
Би залжим эхлээд ч юм уу? Гуйж говшаад эсвэл ад завшаан тохиолдоод ер нь ямар нэг аргаар хурим хийх хугацааг хойшлуулж чадвал чи намайг хүлээх үү? Би тангаргалъя. Харин таны хүчээр хотын даргад ламд хүчээр аваачдаг байлаач гэлээ. Тэр аимшигтай гэрэлт болохгүй гэдгийг чадахгүй гэж хэлнэ гэдгийг над дамлаач дээ. Тангаргалъя. Максимилиан. Энэ орчлон дээр хамгийн ариун гэгэн зүйл болох ээжийнхээ нэрийг барьж тангаргалъя. Би тэгвэл хүлээн гэж Моррель хэлв. Тэгье, хүлээе. Битэн шиг хөөрхий болсон амьтдыг аврах юм олон л байгаа та. Гэхдээ зүрхэн жаахан тайвширлаа. Валентина, би танд найдаж байна. Таны хийх гэж байгаа бүхэн чинь сайн болно. Харин таны гуйлд хүсэлтийг ойшон үзэхгүй дүлийн юм шиг байвал хэрвээ танаа эцэг хадагтай Симмерон 2 эпинег маргааш ирвэлж гарын үсэг зуруулахаар шаардвал гэхэд тэгвэл Моррель, би танд ам өгсөн шүү дээ гэвэ. Гарын үсэг зурхын оронд би тань дээр хурчрээд хоёулаа хамтдаа оргоно. Тэр болтол уулзгаа болий. Биднийг олж харж байгаагүй нь Бурхны аврал. Та бид хоёрын яаж уулздгийг мэдчихсэн бол ямар ч найдваргүй болох байсан шүү. Валентина, таны хэлдэг зөв. Харин би яаж мэдхэв? Нотариус Дешапарт амжуулж мэдэрээ. Би түүнийг таньна. Надаас ч бас мэдж аваарай. Би танд бичнэ, заавал бичнэ. Бурхан минь, би тэр хүнтэй суухыг тань шиг л үзье ядаж байна. Баярлалаа, хонгор Валентина минь. Тэгвэл бүхнийг шийдчих шивдэ. Таныг хугацаа хэлмэгцэл би наашаа давхаад ирнэ. Таныг хаашаа давангуутла энэ амархан л да. Би таны гар дээрийн тосоод авамц. Ногооны хашааны үүдэн сүгтэр хүлээж авах болно. Хоёулаа суугаад би таныг охин дүүдэрийн аваачна. Тэнд бид нэг бол нүднээс далд байж эсвэл ногдохгүй байсан ч болно. Таны хүслээр л болох хэрэг. Тэнд бид өөрсдийн эрхийг аз жаргалд хүрэх хүсэл зориг төгс байгаан үзүүлж санаа алдахаас өөр хамгаалах юмгүй хурх шиг бөөрөн гаргуулахгүй шүү дээ. Хэлснээр чинь болог Максимилиан. Таны хийх гэж байгаа бүх зүйл бүтэмжтэй сайн болно гэж би бас хэлчихье. Хэмээн Валентина өгүүлв. Хонгор минь. За. Эхнэр чинь таны сэтгэл таалагдав гэж бүсгүй гунигтай хэллээ. Хайрт Валентина минь. Тийм гэж хэлэхэд ч багдж байна. Гэсэн ч хэлж л байх шивдэ. Валентина уруулан сараалжинд ойртуулахад төөний үг зөөлөн амьсгалын хамт сараалжийн нөгөө талаас хүйтэн төмөрт уруулан алдуулсан Моррель-ийн хошуунд хүрлээ. Валентина энэ аз жаргалаас арай гэж салж баяртай гэж хэллээ. Танаас загтал хүлээж байх уу? Тэгээрээ. Хайрт эхнэр минь. Баяртай. Агаарт хий үнсэг чимээ гарч Валентина далдуу модод гудамжаар гүйн одлоо. Моррель даашинсны ботонд шүргэхийг хөлийн дор элс шихрахыг намттал чагнан зогслоо. Дараа нь үгээр гаргахын аргагүй сэтгэл тэнийсэн байдалтай нэмсэглэн тэнгэрөөд харж ийм дурлал заяасанд нь баярснаа илэрхийлээд мөн гэрлүүгэн явав. Гэртээ ирээд бүхэл оройдон маргааш өдөр нь бүтэн хүлээсэн боловч ямар ч мэдээ авсангүй. Зөвхөн нөгөөдөр өглөө нь 10 цагт Дишанид очихоор гарах гэж байтал шуудангаар бичиг ирснийг хүлээн авч хэдийгээр Валентинагийн бичгийг танихгүй боловч түүнээс ирсэн болохыг андахгүй мэдлээ. Зурус дотор ийм бичжээ. Гуйж говшиж уйлж унжсан минь октус болсонгүй. Би өчигдөр гэгэн Филипп Рулийн сүмд 2 цаг байж бүтэн 2 цагийн турш бурханд гуйж мөрөглөө. Гэтэл бурхан ч бас хүмүүсийн адил гуйвшгүй байна. Өнөөрөө 9 цагт баталгаанд гарын үсэг зурна. Моррель, би зүрхэндээ үнэнчин адил хэлсэн үгэндээ үнэнч шүү. Энэ үгийг би танд хэлсэн. Энэ зүрхч бас таних. Орой болтол баяртай. 9 цагт 15 минут дутуу байхад сараалчны дэргэд уулзъя. Таны эхнэр Валентина де Вильпер. Жиж. Хөөрхий хөгшин ихийн би улам муудаж байна. Өчигдөр хөөрснөөс болоод бүр димэрсэн. Өнөөдөр димэрсээр ухаан санаа нь элий болоо болж байна. Би түүнийг ийм байдалтай орхиж гарснаа мартахаар та надад хайр сэтгэлтэй байна үсттэй. Өнөөрөө гарын үсэг зурна гэдгийг өвгөн аав Нуартид хэлэхгүй нууж байх шиг байна. Гэжээ. Моррель Валентинаас авсан мэдээгээр хязгаарлсангүй. Нотариус дээр очивол цаадхан түнд
Өнөө 9 цагт бадлагаанд гарын үсэг зурна гэдгийг хэлжээ. Дараа нь Монте Кристогонд очиж тэндээс уламж тодорхой зүйлийг сонсч авлаа. Франц баяртай явдлан хэлэх гэж гүн дээр иржээ. Хадагтай биелбэр эрүүлсэн зурвасандан гүнгээс өрөхгүй байгаад уучлахыг хүсээд өвгөн Семмеран нас барж Белевси ихнэр нь өвчтэй байгаа явдал баяр хөөргийг уйтгар гүнгээр бүрхүүлж байгаа болохоор үргэлж сайн сайхныг хүсэж явдаг гүнгэн ийм юмн дээр оруулахыг хүсэхгүй байна гэлээ. Өмнөх нь Францыг хадагтай Семмеран дээр оруулж танилцуулахад хадагтай орноосоо боссон боловч дараа нь дахин хэвджээ. Морлийн сэтгэл маш их хөдөлсөн байгааг гүнгийн хурцнууд яаж ажиглаж харахгүй байх вүлээ. Тийм ч учраас Монте Кристо түүнтэй урьдахаас илүү ээлдэг зүйлэн байсан бөгөөд тэрч байтугай Максимилиан бүх юман элчилж ихтэх юм билүү гэтэл нь ээлдэг байв. Гэвч Валентина дам өгснөө санаж нууцсан зүрхнийхэн угт хадгалаад үлдэв. Максимилиан Валентинагийн загтлыг өдөртөө 20 удаа уншжээ. Түүнд Валентинагийн бичсэн анхны загтал тэгээд ямар юмны тухайг санана. Максимилиан унших хүртэн Валентинаг зол жаргалтай амьдруулна гэж өөртөө тангаргалж байлаа. Үнэндээ ч ийм зоригтой юм хийж байгаа бүсгүй сэтгэлтэй залуудан ямар шүүхэн эрх мэдэлтэй байх нь мэдээж хэрэг шүү дээ. Бүхнийг өөрийнх нь төлөө хэмээн орхиод ирж байгаа хүндэн ам хайргүй үйлчлэх нь зүйн хэрэг. Дурлалт хүн нь бүсгүйдээ маш халуунаар мэхин ёслох ёстой. Тэр бүсгүй бол төвний эзэн хаан эхнэр нь бөгөөд аж тусыг хариулж дурлаж хайрлахад орчлонгийн нэг нас багдах билээ. Валентина хурчрээд "Бирлээ, Максимилиан, би таних болсон" гэж хэлэх тэр минутын тухай сэтгэл хөдлөн бодно. Тэрээр оргуулах бүх зүйлийг бэлтгэж ногооны газар царгасны дунд 2 шат нууж Максимилиан өөрийн жолоодох хөнгөн дэрэг бэлхэн зогсно. Зарцавхгүй, гэрэл асаахгүй. Дэндүү болгоомжилж байгаад цагдаагийн гарт орчихгүй тул булан тойроод дэнгэн асаахаар бэлтгэжээ. Морлийн зүрх байн чичирнэ. Морил Валентинад хашаагаар давхтан тусалж, урд нь зөвхөн хурууны үзүүрийг үнсэж гарын барихаас хэтрээгүй, одоо бол чичирэн догдолсон эмзэг зөөлөн биеийг тэрвэрх тэр минутын тухай бодож байлаа. Өдөр дунд өнгөрөөд болцсон цаг ойртож ирмэгц ганцаараа баймаар санагджээ. Зүрх нь хөөрч ямар ч асуулт найз нөхрийн дууч зэвүүг нь хүргэхээр байв. Ном унших гэж оролдон өрөөндөө ороод түгжиж авчээ. Гэвч номын мөрөн дээгүүр хий дэмэл нүд гүйлгэн. Тэгэхээр номоо шидчихэд оргуулах ажлаа наривчлан бодож гарлаа. Болцсон цаг ойртсоор байв. Сэтгэлтэй болчихсон хүн цагийн зүг тайван явуулж байсан удаа хизээч байхгүй. Морил цагаан хайр найргүй шамдуулж оройн 6 цаг болж байхад цаг нь 8 цаг хагасыг зааж байв. Тэнгүүт Морил явах боллоо гэж өөртөө хэлв. Гарын үсэг 9 цагт зурах боловч Валентина тэр дэми имийг хүлээж суухгүй байлгүй гэж боджээ. Тэгээд өөрийн цагаар 8 хагаст Мэйлийн гудамжнаас гарч ногооныхон газарт хурч ирлээ. Тэр үед Филипп Рулын сүмийн цаг 8 цохилоо. Мор тэргэн өөрийн нуугддаг эвдэрхий оромжныхон цаана нууж орхив. Багаар бүрэнхээ болж цэцэрлэгийн өтгөн навчит модод бөөм бараан дүрс болон харагдана. Тэнгүүт Морил нуугдсан газраас ангарч зүрхэн цохилон сараалжны завсраар харлаа. Цэцэрлэг дотор хэн ч алга байлаа. 8 цаг хагас цохилоо. Дахин хагас цаг хүлээлээ. Морил хашааны дагуу хоош өргшин алхаж бансны завсраар байн харна. Цэцэрлэг дотор улам харанхуй боллоо. Харанхуйн дунд цагаан даашин сарагдаж чимээ энергийн дунд хөлийн чимээ гарахыг дэмээл хүлээнэ. Моддын цагуур харагдаж байгаа байшин ч мөн гэрэлгүй байгаа нь энэ гэр бүл болохын баталгаанд гарын үсэг зурх чухал хэрэг явдал болох гэж байгаагийн шинж тэмдэг огтхонч үгүй байлаа. Морил цагаан гаргаж харав. 10 цагт 15 минут дутуу байлаа. Гэтэл сүмийн цаг 9 цаг хагас болсныг зарлан Морлийн цагийн бурууг мэдэгдэн цохилоо. Валентинагийн тогтоосон цагаас хагас цаг өнгөрчээ.
Валентина түнд 9 цагт тэрж байтугай жаахан урд ирээрэй гэж хэлсэн билээ. Энэ бол Морильд хамгийн хэцүү мөч байлаа. Секунд бүр төвний зүрхийг тугалган алхаар зохих мэт санагдана. Навчис өчүүхэн төдий хөдлөх, салхи сэвсгийнхэн төөнийг цочоож туханд нь хүйтэн хөлсөж яхарна. Хамаг биеийн чичрэн салгансан амтан нэгч минут алдахгүй тулд шатаан төшүүлж тавиад доод толын хөндөл дээр хөлөөн тавьж бэлэн зогслоо. Ийхүү ааж твдэн найдаж гордож атсан шилоонд байтал сумын цаг 10 болсныг мэдэгдэн цоглоо. Хачим гарын үсэг зурх ёслол тийм удах ёсгүй. Өөр юм болсон юм биш байгаа. Би бүхнийг цэгнэн үзэж хичнээн минут эзлэхийг ч бодож үтсэн юмсан. Нэг жиг урглаа шүү гэж Максимилиан айн сандарч шивгэнлээ. Сэдгэл нь хөдлөн найс цааш хөлгснөн заримдаа шатах мэт халуу өргөж байгаа тухайн хүйтэн төмөрт наад зогсно. Валентина гарын үсэг зурчхаад ухаан алдаад унчихаа юм болов уу? Оргохоор завдаж байхад нь бариад авсан биш үү гата. Морлийн таамаглах зүйл зөвхөн энэ хоёр л байлаа. Гэхдээ л түүнийг цөхрүүлнэ. Эцэст нь Валентинаг оргож явахад нь тамир нь барагдаж цэцэрлэг дотор хэвтэж байгаа биш үсттэй гэдэг бодол төрлөө. Тэгэнгүүт шатан дээр авирингаан хэрвээ тэгсэн байвал би өөрийнхөө муугаас болж түүнийг алдах болох нэ гэж бодлоо. Энэ бодлыг түүнд хэлж өгсөн шулам чихэнд нь улам шаргуу шивгэнсээр хэдэн минутын дараа нөгөө тааж ядан байсан зүйлийн үнэн бодит зүйл мэт санагдуулж чаджээ. Улам өтгөрч байгаа харанхуй өөж ширтэх тутам харанхуй модон доторх замын элсэн дээр нэгэн цагаан юм хэвтэж байх шиг санагдав. Тэрч байтугай Морил зүрх гаргаж дуу өгвөл гинших мэт дуу салхинд дуулдах шиг болов. 10 цаг хагас цохилоо. Одоо үүнээс цааш хүлээхийн аргагүй. Энэ завсар юу ч болсон байж болно. Чамар хаан дөнгөнөж нүдэн бүрэлдсэн. Тэгээд хашаан дэгүүр давж газарт үсэрлээ. Тэрээр Вилбринт сим орчих нь энэ. Энэ явдал юунд хүргэж болохыг урдаас төсөөлж байсан хэдий ч буцаж ухрыг гэсэндэн ийм юм хийсэнгүй. Хан дагаж нэлээн явснаа модод гудамжаар жаалгүйгээд өтгөн мод руу орлоо. Нүд ирэмхийн зур дундуур нь гаргаснаа одоо байшин харагдж байгаа газарт хүрч очив. Сэжгэлэн байсан зүйлдэн одоо бүрэн итгэж цэцэрлэгийн шугуй дундуур нэвт харахыг оролдоно. Баярын өдөр байвал зөх хурц гэрлэлтэй цонхнуудын оронд сарны гэрлийг халахлсан том үүлний сүүдэрт дайрагдсан бөөн бүдэг саарл юм харагдана. Зөвхөн 2 дугаар давхрын 3 цонхонд бүдэг гэрэл гялбалцах нь хадагтай Син Мираны өрөөний цонх байлаа. Улаан хөшгөний цаана жигдхэн гэрэл асаатай байгаа нь хадагтай Вилбрийн унтлахын өрөө ажээ. Морил энэ бүхнийг таасан байлаа. Валентинагийн хаан юу хийж байгааг санаандаа дүрслэн бодож байх гэж байшингийн дотоод зохион байгуулалтын наривчлан асууж авсан учраас хэзээж орж байгаагүй боловч сайн мэддэг байв. Энэ чимээ аниргүй харанхуй нь Валентина эрээгүйгээс илүү ихээр Морилыг айлгажээ. Өйтгөр унгасан болж ухаан балардсан амтэн Валентинаг харж жохом ямар болохыг тухайлан мэдэхгүй ч гэсэн тааварлаж байгаа зол завшаангүй явдалд итгэхээс нааш эндээс явахгүй гэж шийдэв. Тэгээд төглийн захад хурж тал бүрээс ил цэцгийн хүрээлэн өнгөрөн гарах гэж завдтал хүн ярилцсан дуулдлаа. Тэгэхэр дахин бут руу ухран харанхуйд нөөгдөн чимээгүй зогсов. Валентина бол хажуугаар өнгөрөхөр нь дуудыг шийдэв. Хэрвээ хүнтэй хамт байвал ямар ч байсан муу явдал тохиолдоогүй нь мэдэгдэнэ. Огт өөр хүн байвал тэдний ярианаас ямар нэгэн зүйлийг мэдж авч үл ойлгох нууцыг тааварлаж болно. Энэ завсар үүлэн чөлөөгөөр сар зохуйж шатан дээр Вилбер хар хувцастай хүнтэй хамт гарч ирэх нь харагдав. Тэр хоёр шатаар буугаад модод гудамжны зүг явлаа. Морил хар хувцастай хүнийг эмч Аврины байна гэж таньжээ.
Өөрийн чиглэн ирж явааг хараад Моррель өөрийн ирэхгүй ухарч бутан дунд ургасан агч модон тул зогсохоос өөр аргагүй болов. Удалгүй Вейлбер эмч хоёрын хөл доор элс шаржигнхан боллоо. Дэмэ эмч минь, бурхан бидэнд хэлгэнчгчээ. Ямар аимшигтай өхөл вэ? Ямар айхтар юм болов. Намайг тайтгаруулж тайвшруулах гэж бүү оролд шарах дэндүү шин дэндүү гүн байна. Үхчихлээ шүү дээ. Үхчихлээ. Гэж вангийн прокурорын хэлэхэд Максимилианы духанд хүйтэн хөлсч ихэрч шүтэн тачхинлаа. Вейлбер өөрөө ч нүгэлтэйгээд байгаа энэ байшинд хинэн үхчихээ юм бол. Эрхэмдээ Вейлбер, би таныг тайтгаруулах гэж энд авчираагүй гэж эмчийг хэлэхэд Моррель уламж ихээр айв. Та юу гэх гэв? Гэж вангийн прокурор айж асуухад та нар тохиолдсон золгүй явдлын араас уламж илүү золгүй явдал тохиолдож болох юм гэж хэлмээр байна. Бурхан минь, та өөр юу хэлэх гээд байна вэ? Гэж прокурорыг гараан баасан шивгэнэхэд эмч биднээс өөр хүн энд байхгүй биз? Гэж асуулаа. Байхгүй. Юундийн болгоомжид хэрэгтэй болов? Танд нэгэн аимшигтай юм хэлэх гэсэн учраас л тэр алив сууя. Вейлбер сандал дээр суугч гэжтэй бүр унаад өглөө. Эмч суусангүй. Өмнө нь зогсоод мөрөн дээр нь гараан тавилаа. Моррель айснасаа болоод биений хүйт оргиж зүрхнийхэн зохилтыг дуулдчих үедээ хэмээн нэг гараан духан дээрээ давж нөгөө гараараа зүрхэн дарлаа. Үхчихлээ гэдэг үг толгойд нь орж ирнэ. Моррель өөрөө л өгч байгаа юм шиг санагджээ. Эмч минь яар. Би ямар ч муухай юм дуулсан. Дааж өнгөрөхөд бэлэн байна. Гэж Вейлбер хэлв. Хадагтай Семмеран тийм залуу хүн биш байсан мэдээж хэрэг. Гэхдээ их сайн биетэй хүн байсан юм. Энэ 10 минутын дотор Моррель анхудаа чөлөөтэйгээр амьсгаавлаа. Ууга шүү түүнийг алчглаа эмчээ. Тэр өвгөнтэйгөө 40 жил хамт амьдарсан. Гэж Вейлберийн хэлэхэд эмч эрхэм нөхөр минь, ууга шууд учир нь байгаа юм биш. Ууга шүү хүнийг алах нь байдаг боловч туган ховор. Ууга шүү хүнийг нэг өдрийн дотор, нэг цагийн дотор 10 минутын дотор ч авчихдаг юм биш. Гэж хариулв. Вейлбер юу ч хариулсангүй. Харин анхудаа толгоогоо өндийлгөн эмчүүд шалгаах мэт харлаа. Таталдаж амьсгаа хурааж байх үед нь та дэрэгднэ байсан уу? Гэж аврины асуухад вангийн прокурор тэгэлгүй яхав. Та намайг битгий гараарай гэж шивгэнсэн шүү дээ. Та хадагтай Семмераны ам насанд хүрсэн өвчний гадаад шинж байдлыг ажиглав. Тэгэлгүй яхав. Хадагтай хэдэн минутын завсарлагаатайгаар 3 удаа ухаан алдаж унсан. Унах бүр хоорондох зайн богиносож улам хүнд болж байсан шүү дээ. Тарийг ирэхэд амьсгаанд давхцж эхэлсэн. Дараа нь ухаан алдахад нь зүгээр л мэдрэлийг байх гэж би бодж байсан. Тэгээд ер бусын хүч харгаж хүзүү мөчн татан орон дээрээ өндийхт нь би үнэхээр санаа зовсон. Таны царайг хараад миний бодож байсныг илүү ноцтой юм болж байгааг мэдсэлтэй. Энэ дайрлага өнгөрсний дараа тань руу харвал та над руу харж өгсөнгүй. Та суцсны зохилтыг тоолж байтал 2 дахь дайрлагад дайрч та надад харахтай монта байсан энжих амир байсан шүү. Өнөөл янзаар давчтан сар болцож уруул нь хөхөрч татгунж эхэлсэн. 3 дахь дайрлагын үед нас барсан. 1-р дайрлагын дараа л би татран өвчин гэж бодсон. Тааж тэгж хэлсэн биз дээ. Тийм ээ. Бусад хүмүүсийн дэргэд тэгж хэлж байсан юм. Харин одоо бол та бид хоёр хоёулах нам байна. Гэж эмч хэлв. Та над яг юу хэлэх гээд байна? Татран өвчин ба оргомолын хорны хордлого хоёрын гадаад шинж тун адилхан байдаг юм. Ингэж хэлэхэд Вейлбер ухсхийн босоод минут хэр хөдөлгөө зогссноо дахин сандал дээрээ унлаа. Бурхан минь, эмч та юу ярьж байгаагаа ойлгож байна уу? Гэж Вейлбер хэллээ. Энэ бүхэн зөв дүү эсвэл үнэн зүйл үү гэдгийг мэдэхгүй байлаа. Миний хэлж байгаа зүйл хичнээн ноцтойг мөн хэнд хэлж байгааг би мэдж байна. Гэж эмч хэлв. Та одоо албаны хүнтэй ярьж байна уу? Эсвэл найз нөхөртөөгөө ярьж байна уу? Хэнтэй ярьж байна? Гэж Вейлбер асуулаа. Найзтайгаа.
одоо зөвхөн найзтайгаа л ярьж байна. Хөших өвчин ба ургамлын хорны хордлогын гадаад шинж тийм их адилхан байдаг учраас би хэлж байгаадан гарын үсэг зурна гэвэл эргэлзэх юм байна. Би одоо албаны хүнд биш, найз нөхөртөө хэлж байгаа юм гэдгийг давтан хэлье. Би 45 минутын турш өвчний байдлыг амь тавин дарчлахыг хадагтай Симмераны нас барахыг ажиглан харлаа. Тэгэлэр хадагтай Симмераны хорлогдож өгсөн зөвхөн этгэ зогсохгүй ямар хороор хорлогдсныг хэлж чадах байна. Эмчээ. Бүх байдал нь илэрхий харагдаж байсан. Дайрлагын хоорондох нойрмог байдал, тархины хэтэрхий хөөрл, мэдрэлийн дүүд нь хөссөн зэрэгээс тодорхой байна. Хадагтай Симмеран өөрт нь санамсаргүйгээр андуурч өгсөн ч байж мэдэх гожил ч юм уу хүнцлэр хордсон байна. Вильбер эмчийн гарыг шүүрэн барьлаа. Энэ байж болохгүй. Бурхан минь, энэ чи зүүд байна. Зүүд. Тань шиг хүн юм ярьж байх гинэ. Эмч та андуурч дашаарч болох үстэй. Тэгэж болох юм. Гэхдээ би тэгэж бодохгүй байна. Эмч минь, намайг өрөвдөөчтэй. Сүүлийн өдрүүдэд дуулдаггүй хачи явдлууд болж ухаан солиорч хвэж гэж айх юм. Надаас өөр ямар нэг хүн хадагтай Симмерантай уулзсан уу? Хэн ч уулзаагүй. Надад жорын үзүүлэлгүйгээр эм авахуулахаар эмийн санд хүн явуулсан уу? Үгүй. Хадагтай Симмеранд дайсан байсан уу? Би л мэдэхгүй юм байна. Үхээсэ гэж хүсэх хүн байсан уу? Бурхан минь, үгүй. Миний охин түүний ганц зөв залгамжлагч нь байгаа юм. Валентина ганцаараа. Үгүй. Би тийм бодол эгшин зурын доторч гисэн доторон агуулж гэмээ чинь өөрийн зүрхэнд хутаг шаачхна. Найз минь, Бурханы аврал хэнийг ч би сэжиглэх гээгүй байна гэж Авринич бас дуулдаад. Би зөвхөн андуу дашаагаас болж тохиолдсон эвгүй золгүй явдлын тухай ярьж байна. Санамсаргүй тохиолдол байсан ч үгүй ч баримт нь илхэн байна. Тэр баримт миний хүн сэтгэлийг хөндөж, энэ маань намайг энэ тухай танд сайн хэлж өгөхийг шаардж байна. Сайн лавлаарай та. Хэнээс? Яаж? Юун тухай? Жишээлбэл хөгшин зарц Барраав эзэнд нь өгсөн ямар нэг эмнээс хадагтай дөгчгсөн биш байз. Миний аавд бэлтгэсэн эмнээс үү? Тийм ээ. Гэхдээ эрхэм Нуартэд бэлтгэж өгсөн эмнээс уугаад хадагтай Симмеран яхааран хорддог билээ. Маш амархан. Зарим өвчнийг эмнэхэд хор эм болдгийг та мэднэ биз дээ. Саа өвчин эм өвчний нэг юм. Би 3 сарын өмнө эрхэм Нуартэд хөдөлж ярих чадвар олгохын тулд сүүлчийнхээ аргыг хэрэглэж 3 сарын турш брүцэн хэмээх гожлоор эмнэж байгаа юм. Ингэхээр сүүлчийн удаа бачиж өгсөн эмэнд 6 центиграмм гожил орж байгаа. Энэ бол саа өвчин дайрагдж эмэндэн дасал болсон өвчтний бед хор болохгүй бөгөөд харин өөр хүнийг бол дор нь алжчихна. Хадагтай Симмеран эрхэм Нуарте хоёрын дасалгааны хооронд ямар ч харьцаа байхгүй. Хадмын өрөөнд Барраав нэг ч удаа ороогүй. Би таныг хамгийн их мэддэг. Гол нь энэ дэлхий дээр хамгийн сайхан сэтгэлтэй хүн гэж боддог. Амьдрал тохиолдсон бүх явдал таны хэлсэн үг надад наран мэт замыг гээгүүлж ирсэн. Би танд хэдийгээр итгэх боловч хүн ташаарч болно гэдэг үгийг хэлчихмээр санагдаад байна. Вильбер, та миний нөхдөс хэндэн над шиг итгэдэг гэж эмч асуулаа. Та юунд асууж байна? Та юу гэх гэв? Түүнийг нь дуудуул. Би үдсэн харснаа бүгдийг хэлж хамт задлан шинжилж үзье. Хорны улмөр олдох уу? Үгүй, хор олдохгүй л дээ. Гэхдээ мэдрэлийн систем нь зухалдан багтарч өгсөн байдлыг бид зайлшгүй илрүүлнэ. Тэгээд танд эрхэм Вильбер, хэрвээ энэ явдал салан задгаагаас болсон бол зарснараа ажиглан харж бай. Хэрвээ үзэн ятгаас эмд хүрсэн бол дайснуудаа сайн мөрдөж мөшгөж бай гэж хэлэх болно доо. Аврини, та ярьж байгаа юм бодооч. Нууцыг танаас өөр хүн мэдхэд хүрч мөрдөн мөшгөх хэрэг болоход би өөрөө мөрднө гэдэг нь санашгүй зүйл. Гэхдээ гэд банкын прокурор тавгүй байдлаар төгдчин эмчүүд харж хэрвээ та тэгж хүсээд байвал би санснаар чинь болгож өгье.
Нэрэнч би үүнийг хийгээд үзэж болох юм шүү. Байдал үүнийг шаардаж байна. Эмч минь бүр туйлдж өгөөчлээ. Ийм үе гашууны дараа ийм бодлон хийх гэдэг хэцүү яа. Эхнэр охин хоёр минь төсвөрлөн давж чадахгүй. Миний тухайд гэвэл одоогийн ийм байдалд хүрч Вангийн прокурорын албыг 25 жил тасралтгүй хийхэд бишгүй олон өштөнтэй болохгүй яах вэ? Гондулгүй олон байгаа энэ явдлыг олон тархаах юм бол тэд баяр хөөр болж би гутам шиг болно. Дэми олон юм хэлсэн дэми уучлаарай. Хэрвээ таныг лам хүн байсан бол ингэж хэлэхгүй байсан. Харин та бол хүмүүсийн байдлыг мэддэг хар хүн. Эмч. Та надад юу ч яриаггүй гэж үзийдэх үү? Эрхэм хүндэт Вейлбор. Миний хамгийн анхны үүрэг бол хүнийг хайрлах явдал юм. Хэрвээ шинжлэх ухаан хүч чадалгүй биш байсан бол би хадагтай Симмираныг аварчихсал байх ёстой юм. Гэтэл хадагтай өнгөрч өглөө. Тэгэлэр одоо амьд хүмүүсийн тухай санаа зовох ёстой. Энэ аимшигт нууцыг бүр зүрхнийхэн гүнд нууж орхив. Харин та эцэд цуцалгүй зогсоо зайгүй эрж үзээрэй. Ганц зүгээр зогсохгүй байж мэдэн шүү. Гэмтнийг олохоор тань хэрвээ олж чадвал шүү. Би танд та шүүгч хүн хэрэгтэй гэж үзснээ болоорой гэж хэлнэ. Баярлалаа эмч минь, баярлалаа. Надад танаас илүү сайн нөхөр хизээж байгаагүй гэж Вейлбор хэлхийн аргагүй ихээр баярлан өгүүллээ. Тэгээд эмчийг санаагаа өөрчлөхвэ гэж болгоомжлсон юм шиг гэрийнхэн зүг дагуулж явлаа. Тэр хоёр яваад өглөө. Моорл амьсгалан давхцсан юм шиг мөчрийг хоёр тийш нь ярахад үхэрийн юм шиг зэвхээрсэн сарайд нь сарны гэрэл туслаа. Тэнгэр надад талтай байх шиг байна. Гэхдээ ямар аимшигтай юм бэ? Хөөрхөө Валентина минь яаж ийм өө гашууг давж гарна да гэж өөр зураа хэлв. Ингэж ярьж байх зураан улаан хөшгтэй цонх, цагаан хөшгтэй 3 цонхыг ээлжлэн харна. Улаан хөшгтэй цонхны гэрэл бараг унтарчихлаа. Хадагтай Вейлбор гэрлэн унтрааж зөвхөн унтлахын гэрэл нь асаалттай байгаа бололтой. Харин байшингийн нөгөө талд цагаан хөшгтэй цонхнуудын нэг нь онгойж, задгай зуухан дээр байгаа лааны бүдэг гэрэл сүйдэгнэж гадаа тагтан дээр нэгэн сүйдэр гарч ирлээ. Хүн мэгшин уйлах шиг санагдаж Моорл давхин цочив. Хүний хамгийн хүчрэхэг хоёр тачаал болох дурлал ба айхаас суулж сэтгэл нь догтлон төгссөн энэ хүч чадалтай зоримог хүн сулдан доройтож элдвэн хий юм давтах болж байгаа нь гайхаад байх хэрэг биш болтой. Дэр хэдийгээр Валентина тарагдахгүйгээр нууц газар байж байгаа ч гэсэн цонхон дээрх сүйдэр өөрийн дуудаж байх шиг санагдана. Энэ санааг түүнд төгссөн оюун хэлж өгч төргөн цохилох зүрх нь батлан байлаа. Саях сэтгэлийн хуурмаг үзэгдэл бодит юм шиг болж залуу халуундан автан нуугдж байсан газраасаа ухсхийн гарлаа. Өөрийн хүн харцгаж магадгүй. Валентинаас очин өөрийн ирэхгүй хашгирч хөлөөмэн болох вэ гэдгийг ч бодлогүйгээр хоёрхан харайгаад сарны гэрэлд нуур шиг өргөн цэлийн харагдаж байсан цэцгийн хүрээлийн өнгөрөн гарч байшингийн өмнөөр тавилсан алтан зүрчтэй торхнуудад хүрч тэндээс нь шатаар түргэн өгсөж амархан онгойсон хаалгаар орж явчихлаа. Валентина түүнийг харсангүй. Түүний өөдөн чиглэсэн нүд нь хөхтөнгөрийн дунд хүн яваа үйлсийг ширтжээ. Үүлний дүрс сэтгэл зүрхэн төгссөн охинд эмэг ээжийн сүнс тэнд явж байгаа юм шиг санагдана. Тэр завсар Моорл үүдний өрөөг өнгөрч шатны барилыг тэмтэрэн олов. Шатан дээр дэвссэн хэвс төөний хөлийн чимээг намтгана. Түүнээс гадна Моорл Вейлбортод арилцсан ч гэсэн айхгүйгээр сэтгэл нь догдолсон байлаа. Өөдөөс нь Вейлбор гарч ирвэл яахаа мэдж байж. Моорл Вейлбортод тулгарчих бол бүхнээ хэлж Валентина тэр хоёрыг холбож байгаа дурлалыг ойлгон цаашааж үзээч гэж гуйхаж нэг үгээр хэлэхэд Моорл солиорчсноос ялгаагүй байлаа. Аз болоход хинтээч дайралтсангүй. Одоо л байшингийн дотоод зохион байгуулалтын тухай Валентинагийн хэлж өгсөн зөвлүүд түүнд онц хэрэг болжээ. Саадгүй явсаар шатны дээд тавцан дээр гарч ээш тийшээ харвал мэгшин уйлах дуу түүний хаашин явах ёстой замыг зааж өглөө.
Морл эргэж харвал дутуу хаалттай хаалганаас гэрэл тусаж уйлахтуу сонсогдов. Тэгэд хаалгын түлхэн орлоо. Тасалгааны гүнд нас барсан хадагтай цагаан давуугаар бүтээлэгтэй хэвтэж байх нь харагдав. Морлийн сонссон өнөөх нууцаас болоод ч бүр амар санагджээ. Валентина орны дэргэд өргөн сандлын төшлөгт толгоогоор шигдэн өвдөг дээрээс сөхрөн толгой дээгүүрийн гараанславчлан мэгшин уйлж байв. Бүсгүй цонхноос холдож ямар ч хатуу зүрхийг уйруулахаар залбирэн мөргөн. Үг нь үл ойлгодох бөгөөд хоолой нь гунж гутарснаасаа боочих гээд байна уу да гэлтэй байв. Цонхны сараалчин хаалтны завсраар орсон сарны туяа Ланы гэрлийг сүйтгэнүүлэн энэ гунигт үзэгдлийг уламж уйтгартай болгон харагдуулна. Морл тессэнгүй. Төдийлөн сүсгтэй биш, сэтгэлийн хөдөлгөөнд амархан автдаггүй боловч уйлан унжиж халаг хоохоо болж байгаа Валентинаг хараад дуушгүй байж чадсангүй. Морл санаа алдаад төөнийг нэрээр нь дуудахад нулимсандаа норж сандлын хилэн бүрээсний орон нүүрэнд нь оржгсон Магдалина Коррожогийн царай түүнөөд харлаа. Валентина түүнийг хараад гайхсангүй, хэмжээ хязгааргүй уйтгар гунигаар дүүрсэн зүрх түүнээс илүү тогтолдгүй юм. Морл дурлал бүсгүйтэй гараан өглөө. Валентина гарч очоогүйхэн шалтгааныг тайлбарлахын оронд бүтээлэгтэй байгаа хүүрийг заагаад дахин уйлав. Тэр хоёр хоёулаан тасалгаанд юм ярилцаж зөрхилсөнгүй. Байшингийн аль нэгэн буланд эрэлгийн элч өөрөө зогсоод дуугүй гэж хуруугаан уруул дээрээ тавьчихад байгаа мэт энэ чимээ аниргүйг эвдэхээсэн айцгаажээ. Валентина эхлэн дуурч "Найз минь, яаж ороод ирэв? Хэрвээ үхэл байшингийн хаалгыг танд өртөж нээчихгүйсэн бол би таныг морилон орно гэж хэлэх байсан юм" гэлээ. Тэгэхэд Морл гарын натханган шижирсэн хоолоогоор "Валентина, би 8 хагасаас хойш хүлээсэн. Ирэхгүй болохоор ч хашаа даваад цэцэрлэгт орлоо. Тэгээд энэ золгүй явдлын тухай яриа" гэж хэлтэл бүсгүй. "Ямар яриа?" гэж асуулаа. Морл цочив. Эмч Вилбер хоёрын ярьсан бүх зүйлийг санаж бүтээлгэн доорох тэлсэн гар, хөшсөн хүзүү, хөхөрсөн уруулыг харж байх шиг санагдав. "Танай зарцнаар ярианаас мэдлээ" гэж Морлыг хэлэхэд "Наашаа ирнэ гэдгийг чинь бидний хэрхийг баллаж мэдх юм шүү дээ" гэж Валентина айсан зовсон янзтай хэлв. Тэгэхэд Морл тэр янзаар "Уучлаарай. Би одоо явъя" гэв. "Болохгүй. Хүнтэй таарилчхаж мэднэ. Эндээ бай." "Наашаа хүн ирвэл яахав?" Валентина толгоос эксэрч "Хэн ч ирэхгүй. Бүү зов. Энд л бидний хамгаалт" гэж хэлээд бүтээлттэй хүүрөөд заалаа. "Ингэхэд би яасан бэ? Хэлээж гуй" гэж Морл хэлв. "Эмээг амьсгаа хурааж байгаа яг тэр үед гар үсэг зурхаар хэлсэн. Аимшигтай хэрэг" гэж Морл энэ үхлээс шалтгаалж хурим ямар нэгэн хугацаагаар хойшлогдох болсон учраас баярлсандаа хэлчихв. Гэвч тэр дорон энэ үгнийхээ шанг авчээ. "Эмээг ээж нас барахтаа хурмыг аль болох түргэн хийж үзээрэй гэж тушаасан. Бурхан минь, тэр нам хамгаалах гэж ботоод наддаа дайсан болж байх юм да" гэж Валентина хэлэхэд Морл "Дуулуу" гэж хэлв. Тэр хоёр дуугүй боллоо. Хаалга онгойж, гудмын шал, шатны гიშхүр дээр хүний хөлийн чимээ гарлаа. "Аав өрөөнөөс гарч байгаа нь энэ" гэж Валентина хэлэхэд Морл "Эмчийг гаргаж өгч явах шиг байна" гэв. "Эмч гэдгийг та яаж мэдсэн бэ?" гэж Валентина гайхан асуухад Морл "Зүгээр л таасан юм" гэж хэллээ. Валентина түүн рүү харав. Энэ үед гол хаалга хаагдхан сонсогдлоо. Дараа нь Вилбер цэцэрлэгийн хаалгыг цоожлохоор яваад дахин орж ирж шатаар өгсөв. Үүдний өрөөнд орж ирээд өрөөндөн орох уу? Эсвэл хадагтай Симмираны өрөөнд орох уу гэж тэнэгэлсэн болтоо хэдэн секунд зогслоо. Морл хөшигний цаана яарн нуугдав.
Валентина их хүйтгүр гуниг нь ердийн айх сэтгэлээс нь давж гарсан мэт огтхонч хөдлөлгүй зогсно. Вильфор өөрийнхөө өрөөрөө явлаа. Одоо та гол хаалгаарч тэр цэцэрлэг рүү ордог хаалгаарч тэр гарахгүй болсон гэж Валентина хэлэхэд Морл яах учраа мэдхэн болж түүний өөд харав. Одоо өвгөн аавын өрөөгөөр дамжих ганцхан бололцоо найдвартай хаалга байна гэж хэлснэ. Валентина босоод явъя гэлээ. Хаашаа? Өвгөө аав дээр очие. Би эрхэм нуартай дээр очих гэж юу? Тийм ээ. Валентина бодооч дээ. Би энэ тухай хэлхийдээ бодсон. Над одоо энэ дэлхий дээр ганц хань болох хүн. Бид хоёрт хоёуланд минь хэрэг болно. Явъя. Валентина, болгоомжлоорой гэж Морл даг зүрхлэхгүй хэлээд би одоо л наашаан ирж ямар явдал хийснээ ойлголоо. Хайрт минь. Зөв зүйтэй юм хийж байна гэж үзэж байна уу? гэж асуулаа. Үцхээр барах уу? Гагцгүй хөөрхий эмээгийн ганцаараа орхил эвгүй байна. Би харж хамгаалж байна гэж хэлсэн юм. Өхөн гэдэг ариун тунгалаг байдаг юм шүү дээ. гэж Морлиг хэлэхэд залууг үсгүй. Тийм ээ. Ямар удах юм биш дээ. Явъя гэж хариулв. Валентина гудмаар явж Нуартэгийн өрөөрөө буусан жижиг шатаар буулаа. Морл үлми дээрэн гიშгэлэн араас нь дагна. Тасалгааны нүүдэнд хөгшин зарцтай дайрилдэв. Барав. Бидний орсны хойно хаалга хаагаад хэнийгч битгий оруулаарай. Гэд Валентина төрүүлэн орлоо. Нуарте өчүүхэн чатуга чимээг чагнан сандал дээрээ суусан хэвээрэн байв. Барравгаас болсон явдлыг дуулсан болохоор хаалгууд анхааралтай харна. Валентиныг харж хаад нүд нь гялцав. Бүсгүй алхаа түүний биеийн авч байгаа байдал нь ноцтой баяртай байдал харагдана. Өвгөн үүнийг хараад гайхаж нүдэнд нь асуусан шинж ээлрэв. Хайрт өвгөн аав минь, миний хэлхийг анхааралтай сонс. Симмеран эмээ цагийн өмнө талигаач болсныг та мэднэ. Тэгэхээр танаас өөр намайг хайрлах хүн энэ орчинд байхгүй боллоо гэж Валентина тасал дуулан хэлв. Хязгааргүй ихээр инкрилсэн байдал өвгөний нүдэнд ээлрлээ. Би ганцхан танд л итгэл найдвар гаслан зовлонгон итгэж хэлж болно тийм ээ? Саагийн гэм даригдсан өвгөн тийм гэж дохлоо. Валентина Максимилианы гараас барьж тийм бол энэ хүнийг сайн харж ав гэж хэлв. Өвгөн залууг шинжтэй баг зэрэг гайхсан байдалтай ажиглан харлаа. Энэ бол Марселийн хөлөг онгоцны хүндэт эзнийх хүү Максимилиан Морл шүү дээ. Та түүний тухай лав дуулсан байх. Тийм ээ гэж өвгөн дохоогоор хариулв. Энэ бол хэргүй тунгалаг нэр. Максимилиан энэ нэрийн алдар гавьяагаараа чимж явна. Одоо 30 настай ч гэсэн морин цэргийн ахмад цолтой хүндэт легионы одонгоор шагнуулсан хүн. Өвгөн түүнийг санаж байгаагаа дохиж хэлв. Тэгэхээр өвгөн аваа гэж хэлээд Валентина түүний өмнө сүгдөөд Максимилиан өөд зааж би энэ хүнд сайн гагцгүй энэ хүнийх болно. Хэрвээ намайг өөр хүнтэй суулгах гэвэл би үхэн эсвэл өөртөө гар хүрнэ гэв. Өвгөний нүдэнд өчнөн санаа төрж байгаа болтой. Өвгөө аваа. Максимилиан Морл таны сэтгэл таалагдж байгаа тийм биз дээ гэж Валентина асуухад хөдөлгөөнгүй өвгөн тийм гэж нүдэн хөдөлгөв. Та биднийг хүүхдүүдэн ааваас хамгаалж чадах уу? Нуарте бодлогоширсан хардсан Морлөөд тусах нь байдлаас л болно гэсэн мэт харагдана. Максимилиан ойлгожээ. Мадмуазель таныг эмээгийн чинь өрөөнд ариун үүрэгтэй хүлээж байгаа. Эрхэм Нуартетэй хэдэн минут ярилцахыг зөвшөөрнө гэж Морл хэлв. Тийм ээ тийм. Жохом үүнийг л хүсэж байгаа гэх шиг өвгөн харлаа. Дараа нь нэг юм санаа зовсон байдалтай Валентина өөд харав. Өвөө, та өөрийгөө яаж ойлгох юм болоо гэж асуумаар байна уу? Тэгж байна. Бүү санаа зов. Бид хоёр таны тухай дандаа ярьдаг болохоор та бид хоёрыг яаж ярьдгийг сайн мэднэ гэж хэлээд Валентина хачин уйтгартай боловч Максимилиан өөд эргэж ээлдэг сайхнаар инээмсэглээд
Миний мэдэх бүхнийг энэ хүн мэднэ гэж нэмж хэлв. Валентина ингэж хэлээд өвдөг дээрээсэн босож Морильд санал төхүүлж өгөөд хэнийг ч бүү оруул гэж браавд шагаад өвгөн аавыгаан үнсэн Морильд салахас уйтгартайгаар гүйцэтгээд гарч одлоо. Мориль Валентинагийн итгэлийг хүлээж тэдний нууцыг мэддгэн батлан харуулахын тулд Толевичиг үзэг цаас аваад ширээн дээр дэнлүүний хажууд тавилаа. Юуны өмнө би хэн болохон мадемуазель Валентинад хэр зэрэг сайн байдгаан цаашдаа яах санаатай байгаагаа танд ярихыг зөвшөөрнө үү гэж Мориль хэлэхэд Нуарте би сонсож байна гэж тохилоо. Орчныхон хүмүүст ашиггүй тэртээ санагдах энэ хүн дөнгөсөн амьдралд орж байгаа сэтгэлтэй сайхан залуусын цоргонц хамгаалагч түшиг тулгуур нь болж байгаа нь зэгсэн сүртэй харагдана. Ер бусын сүрлэг намбата ширүүн дүртэй энэ хүн Морильд гүнээ нөлөөлж хоолой чичрүүлэн ярьж эхлэв. Валентината яаж танилцсанаа, яаж сайн болсноо ганцаардмал хөөрхий бүсгүй үнэн сэтгэлийн хэрхэн хүлээж авсан зэргийг тоочин ярьлаа. Өөрийн төрөл садан ба ажил төрөл хөрөн хогшлийнхоо тухайч ярив. Морилийг асуусан янзтай харах бүрд өвгөн харцаараа сайн цааш нь ярих хэмээн ойлгуулж байлаа. Мориль ярианыхан эхний хэсгийг ярьж дуусаад би танд хайр сэтгэлийнхэн тухай, итгэл найдварынхан тухай ярьлаа. Одоо бидний төлөвлөгөөний тухай ярих уу гэж асуулаа. Хөгшинж тэг гэж зөвшөөрлөө. Бид ингэж шийдсэн юм. Тэгэд Нуартед ногооны газар суйгтрийг хүлээж байсныг Валентинаг дүү өхний дан аваачиж тэндэн гэрлэх ёс хийгээд дараа нь эрхэм Вильприйн уучлах болтол хүлээхээр шийдэж байсан ярьлаа. Үгүй гэж Нуартед дөхөв. Үгүй. Ингэж гэж болохгүй байв. Болохгүй. Тэгвэл бас өөр арга байгаа мó гэж Мориль асуулаа. Өвгний харц ямар арга гэж асуув. Би Франц Дэпэний дээр очиж ёсчрон мэддэг хүн бол учир ойлгохоор ярилцсан. Валентинаг байхгүйд энэ тухай тантай ярилцах завшин олдсонд би их баяртай байна гэв. Нуарте бас л асуусан янзаар харлаа. Миний жохом юу хийхийг мэдэхгүй юу? Тийм. Тэгвэл ийм байна. Би хэлснэрийн түн дээр очиж мадемуазель Валентина бид хоёрыг холбож байгаа холбооны тухай хэлнэ. Хэрвээ учир мэддэг хүн бол Валентинаг эхнэр болохоос өөрөө татгалзсан л да. Би үхтлийн түнд үнж нөхөр нь болж явна. Хэрвээ ашиг онжоо харах ч юм уу эсвэл бардам зан гаргаж зөвшөөрөхгүй төрөөл Валентинаг надаас өөр хүнд сэтгэлгүй байдгийг хэлээд хүчээр болоож авах гэвэл түүнд бүх давуу талыг нь өгч байгаад тулдна. Эсвэл би түүнийг ална, эсвэл тэр намайг ална. Хэрвээ би түүнийг алчих бол тэр Валентинатаас сууч чадахгүй. Хэрвээ тэр намайг алжчихдаг юм гэхэд Валентина түүнтэй суухгүй гэдэгт би итгэж байна. Нуарте энэ элен долонгүй нүдэнд дулаан царай өөд их л баяр таяа харж байлаа. Энэ царай Морилын ярьсан бүхнийг ээлжлэн харуулж, нөөрний өнгө ярьсан бүхнийг баталж байлаа. Гэвч Морилыг ярьж дуусмагц Нуарте хэдэн удаа нүдэн ансан нь зөвшөөрөхгүй байгааг нь тэмдэг ажээ. Та энэ төлөвлөгөөг бас л түрүүчийн төлөвлөгөөний адил зөвшөөрөхгүй байна гэж үү? Үгүй, зөвшөөрөхгүй гэж дөхлөө. Тэгвэл бид яах ёстой юм бэ? Хадагтай Сембран ач огнон даруй гэрлүүл гэж хэлээд амьсгал хураасан байна лээ. Би энэ хормыг хийлгэх ёстой гэж үү? Нуарте хөдөлсөнгүй. Ойлголоо. Би хүлээх ёстой юм шүү. Тийм. Хойшлуулах нь биднийг баллана. Валентинаг авгаанцаараа юу ч хийж чадахгүй. Түүний хүүхэд шиг тулгачхан шүү дээ. Би баг эд шидээр энд орж ирж юу болж байгааг мэдлээ. Бас тань дээр азар орж ирлээ. Одоо дахиад ийм аз тохиолдно гэж үзэх аргагүй байна. Миний хэлсэн хоёр аргын аль нэг нь л болцоотой юм. Ингэж итгэлтэй байгааг минь өршөөгөөрэй. Та алийн дээр гэж үзэж байна? Та миний нэр төрд итгэхийг Валентина зөвшөөрөх үү? Үгүй. Эрхэмдээ Фини дээр очихыг дээр гэж үзэж байгаа мó? Үгүй. Бурхан минь. Тэгвэл биднийг Тэнгэрээс гуйгаад байгаа тусламжийг хэн бидэнд үзүүлэх болж байна вэ? Тэнгэрийн тухай үг дуурах бүрд царайд нь тодордог нэмсэглэл өвгний нүүрэнд гарлаа.
Яаковын өвгөн бурхангүй үзэлтэн хэвээр байв. Азтай тохиолдлоо гэж Морил асуухад үгүй гэв. Та юу? Тийм. Та юу да? Тийм гэж өвгөн давтан тохилоо. Эрхэм та миний асууж байгаа юмыг сайн ойлгож байгаа биз? Шалгаагаад байгааг минь уучлаарай. Гэхдээ таны хариултаас л миний амьдрал шалтгаална. Биднийг та аврах уу? Тэгнэ. Та үүндээ итгэж байна уу? Тийм. Бүр баталж байна уу? Тийм. Үүнийг батлан хэлж байгаа хардсанд эрхмэл биш юм а гэхэд эргэлцхийн аргагүй шийдмэг зориг илрэн байлаа. Би танд түмэнтэй баярлалаа. Гэхдээ эрхэм минь, бурхан л танд эд шидээр хэл ам хөдөлгөөн оруулахгүй бол хэл амгүй хөдөлж чадахгүй сандалтай барьцалдсан хүн тэр гэрлэлтийг яаж эсэргүүцэх юм бэ? Хөдөлгөөнгүй нүүрэн дээр нүдэрэн инээмсэглэх хачин инээмсэглэл тодорно. Тэгвэл би хүлээж байх ёстой юм уу? Гэж Морил асуулаа. Тийм. Гэрээ баталгаа. Нүдэн дахин инээмсэглэв. Түүнд гарын үсэг зурхгүй гэж хэлэх гээд байна уу? Тийм гэж Нуартэй тохилоо. Тэгэхээр гарын үсэгч зурхгүй байх нэ? Гэж Морил дууалдаад уучлаарай. Их жаргалын тухай хэлэхээр хүн эргэлздэг ёс байдаг шүү дээ. Гарын үсэг зурагдахгүй нэ гэхэд саагийн гэм даригдсан өвгөн үгүй гэж хариулв. Хэдий тийм боловч Морил итгэхгүй хэвээр байлаа. Арчаагүй өвгөний энэ амлалтыг зориг чадлын амлалт гэж үзэхээсээ арга нь барагдсандан ингэж байна гэж бодож болохоор ажээ. Ухаан нь солиорсон хүн өөрийн солиорсноо мэдлгүй хүчнээсэн хэтэрсэн юмыг хийнэгээд байдаг нь зүүн хэрэг биз дээ. Бяргүй хүн хэмжээг хязгааргүй хүн дачаа өргөсөн тухай, зүрхгүй аймхай хүн аваргуудыг ялсан тухай, ядуу хүн эрдэн баялаг эзэмссэн тухайгаа ярьдаг шүү дээ. Нуарте Морилийн эргэлцэхийг ойлгосон ч юм уу, эсвэл номхон даруугаар хүлээн дагсанд нь итгээгүй алин боловч төөнөөд зөвхөн ширтэн харлаа. Та юу гэх юм бэ? Ямар ч юм хийхгүй гэж танд дахин амлах хэрэгтэй байна уу? Гэж Морил асуулаа. Нуартегийн хардс эрс хөдөлгөөнгүй болж зөвхөн энгэгч хангалттай биш гэсэн янзтай хараад дараа нь хардс нь нүрнэсэн гарлуун шилжин ирлээ. Та намайг тангаруулахыг хүсэж байна уу? Гэж Максимилиан асуухад өвгөн тийм, би үүнийг хүсэж байна гэсэн янзтай дохив. Өвгөн тангарагыг их л ач холбогдолтой гэж үзэж байгааг Морил ойлголоо. Тэр гараан өргөж нэр төрөн барьж тангаргалъя. Эрхэмдээ Эфинегийн эсрэг ямар нэг юм хийхээс өмнө таны шийдвэрийг хүлээнэ гэж хэлв. Сайн байна гэж өвгөн нүдэрэн хэллээ. Одоо та намайг яв гэж бодож байна уу? Хэмээн Морил асуулаа. Тийм. Мадемуазель Валентинатай уулзалгүй юу? Тийм. Морил өгөнд нь орсны тэмдэг болгож мэхийн өслөөд харин одоо хүүчин охин шиг чинь таныг үнсхийг зөвшөөрнө гэв. Нуартегийн элтэд инкрилсэн хардсыг Морил үзээд түүний өмнөхөн Валентинагийн уруул хөрсөн газар духан дээр нь уруулаан хөргөлээ. Дараа нь өвгөн дахин ёслоод гарав. Үүдэн дээр Валентиныг захиж орхисон хөгшин зарц дайралдав. Морилийг гарч ирэхэд хүлээж байгаад мөхөрлөсөн гудмаар дагуулan явж цэцэрлэг рүү гарсан жижиг хаалганд хүргэж өгөв. Морил цэцэрлэгт ороод хаалга хөрлөө. Модны мөчрөөс зүгдэн эгшин зурын дотор хашаан дээр өсрөн гараад секундын дараа сүйгтрийг хүлээж байсан ногооныхон газар шатаар буулаа. Морил тэргэндэн суугаад сэтгэл нь хөдөлсөн дөм болж ядарсан боловч зүрхэн тайван явж шүн дундын үед мөлийн годомжиндан хөрч хөнжилдөн орон нам унтлаа.